God is so good. Бурхан бол сайн. Үнэхээр сайн. God is so good Бурхан бол үнэхээр сайн. to you. Та нарт сайн. He's so good to you and to me. Та нарт бас надад үнэхээр сайн. Amen. Isn't it great? Энэ гайхамшигтай биш гэж юу? Isn't his grace just wonderful? Түүний нэгүс нь үнэхээр гайхамшигтай биш гэж юу? There is nothing like his grace. Түүний нэгүс шиг зүйл гэж байхгүй. Hallelujah. Halleluja. I feel like I'm going to change the subject. No. Ингээл яриадсэн чи би өөр зүйл ярмаар санагдлаа. It was just so wonderful to worship him this morning. За та бүхэнтэй өнөөдөр эзний уршууд түүнийг магтахад үнэхээр гайхамшигтай байлаа. Okay. So for those of you that just came, I want to take just 2 minutes very quickly to summarize what we spoke about yesterday. За өчигдөр ярьсан зүйлийг би 2 минутанд багтаагаад ерөөхдөө нь базаж хэлье. My first point was that although this is an Israel seminar, we are trying to look at it from God's perspective, not just Jewish perspective. Тэгэхээр миний эхний санаа болохоор энэ хэдийгээр Израиль конференц гэд нэрлэгдэж байгаа боловч энэ болохоор Израилийн төлөө биш, харин яг Бурхны Израилийг харах тэр харааг тийм ээ тэр үзэл баримтлалыг заах тийм цаг юм аа. I'm Jewish and I'm Israeli. Би өөрөө Юудэ тэгээ би бас Израиль хүн. I've lived in Israel for 12 years now. Израильд одоо 12 жил амьдарч байна. I love my people and I have always loved my people. Би хүмүүст өөрийнхөө ард түмэндээ маш хайртай. And I love my country Israel. Би өөрийнхөө одоо улс Израильтай хайртай. But we're not trying, and I want you to love my country too. Тэгээ та нарыг бас миний улсыг хайрлаасаа гэж хүсэж байна. But it's really not about me and my country. Sorry. It's not really about me and my country. Ярьж байгаа зүйл минь болохоор миний эсвэл миний улсын тухай бас биш юм аа. It's first of all about God. Хань юуны төрөнд энэ бол Бурхны тухай юм. It's about His covenant with Israel and with you. Энэ Израиль ба та нартай эзний байгуулсан гэрээний тухай юм аа. That's why it is important for you to understand God's heart and mind for Israel. Тийм учраас та бүгдээд Бурхны Израиль үндэстэнд хандсан оюун санаа ба зүрх сэтгэлийг ойлгох нь чухал юм аа. Yesterday we studied the Bible and we saw how you are grafted into Israel. Өчигдөр бид Библиэл дээрээс ихэнх хайр үндэстнүүд эзний одоо үндэстэн болох Израиль руу залгадан орсныг бид нар үзсэн. How you became a part of the olive tree. Хэрхэн та нар чидүү модны нэгэн хэсэг болохыг бид нар ярьсан. Of the cultivated olive tree. За тэр нь болохоор бид нар одоо таримл чидүү мод руу залгагдсан гэдэг. How God made Jew and Gentile into one new man in Christ Jesus. Юудэ ба хайр үндэстнүүдийг эзэн Есүс дотор нэгэн шинэ хүн болгосныг бид нар ярьсан байгаа. And because of that, because you were grafted into the Jewish covenant. Та нар одоо Юудэ гэрээнд залгадан орсон учраас We talked about the Jewishness of Jesus and the Jewishness of the new covenant yesterday. бид нэр эзний Юудэ чанар тийм ээ бас шинэ гэрээний Юудэ чанарын тухай ярьсан байна. Because you became a partaker of the Jewish spiritual heritage, Та нар одоо Юудэ тэр сүнслэг өвийг бас залгамжлах болсон учраас it is very natural for you as a Gentile to be thankful to God for the Jewish people. Та бүгдийн хувьд тийм ээ одоо эзэнт хандаад яг Юудэ хүмүүсийн төлөө талархал бол маш энгийн ердийн зүйл болох ёстой байна. That's what we talked about yesterday. За ийм зүйлсийг бид нар өчигдөр ярьлаа. And I want to add something and maybe clarify one point a little bit. За би нэг санааг би тодруулан хэлмээр байна. It has to do with the law of Moses. Тэр нь болохоор Мосегийн хуультай холбоотой. We said yesterday that there was a dividing wall of hostility between Gentile and Jew. Бид нар болохоор өчигдөр хайр үндэстэн ба Юудэлчдийн хооронд тусгаарлах тэр ханы тухай, дайсагналын ханы тухай ярьсан. That is in Ephesians 2:14. Paul is talking about the situation before the coming of Jesus. За Эфесийн 2-ын 14-р эшлэлдэр бид нэр эзэн Есүсээс ирэхээс өмнө хайр үндэстнүүдийн нөхцөл байдлыг одоо хэлсэн байгаа. And he explains that there was a division between Jew and Gentile and hostility. Тэгээд тэр ишлэлдэр болохоор хайр үндэстэн ба Юудэчүүдийн хооронд тусгаарлын хан байгаа бөгөөд тэр дайсагналын хан байсан тухай бид ярьсан. And in Ephesians it says that Jesus destroyed this barrier, this dividing wall of hostility at the cross. Эфес номдэр юу хэлж байгаа юм бол эзэн өөрөө тэр дайсагналын ханыг устгасан юм аа. Now how did he do that? Хэрхэн устгасан бэлээ? The Bible says in many translations it says that he did that by abolishing the law with its commandments and regulations. Библиэлд болохоор яаж устгасан юм бол хуулийг янз бүрийн одоо тушаалуудтай нь эзэн халсан гэж хэлсэн байгаа. And when you read about that, you immediately think, oh, that means the law of Moses.
За тэгэнгүүт нь хууль ба тушаалуудыг чиглэлгүүд бид энэ Мосегийн хуулийн тухай ярьж байна гэж шууд ойлгодог. And that's how many translations actually mean it. Тэг яг маш олон орчуулгууд тийм ээ Библи яг тэгж тэр санааг илтгэсэн байгаа. But this is not a correct translation. Гэтэл энэ бол яг одоо үнэн зөв орчуулга бас биш маа. Jesus did not destroy the law of Moses Эзэн болохоор Мосегийн хуулийг устгахаар ирээгүй. because it was not the law of Moses that created the dividing wall between Jew and Gentile. Яг тэгвэл хайр үндэстэн ба юудэчүүдийн хооронд босгосон ханыг болохоор хууль өөрөө бий болгоогүй юм аа. What Jesus destroyed at the cross was the Jewish traditions that are not written in the Bible that were dividing Jews and Gentiles. Харин эзэн ямар ханыг нураасан байх юм бол юудэ ба хайр үндэстнүүдийг хооронд нь тусгаарлаж байгаа хүмүүсийн зохиосон хууль дүрмүүдийн тухай ярьж байгаа юм. Now, that makes you maybe ask one important question. Тэгм учраас та бүгдээс нэгэн чухал асуулт гарч ирэх бах. So what about the law of Moses now? Тэгвэл одоо Мосегийн хууль өнөөдөр яах ёстой вэ? You're saying the law of Moses was not destroyed by Jesus. За та хэлж байна тийм үү? Мосегийн хууль болохоор эзэн Есүсээр устгагдаагүй юм байна. So does that mean that the law of Moses is still relevant for us as Gentile Christians? Тэгвэл өнөөдөр хайр үндэстэн итгэж хүмүүсийн хувьд биднэрт Мосегийн хууль хамаатай юу? Or for you as a Messianic Jew? Эсвэл танд тийм ээ одоо Месиа итгэлт еврей хүний одоо юудэ хүний хувьд хамаатай юу гэж асуух бах. And if you're asking that question, that's a very important question. За хэрвээ энэ асуултыг асуух юм бол энэ бол маш чухал асуулт байна. And I want to try to answer it quickly За би нэг бас богино хугацаанд хариулахыг оролдъё. and as simply as possible. Тэгээд маш энгийн байдлаар бас хариулахыг бодъё. I want, instead of asking about relevance, I want to put it another way. За хэрвээ бид нартай хамаартай үгүй юу гэж хэлэхээсээ би өөр үгээр илэрхийлмээр тэр харилцааг. If you would ask me, do I have to obey the law of Moses in order to get saved? Хэрвээ та нар аврагдахын тулд Мосегийн хуулийг сахих ёстой юу гэж асуувал My answer is no. миний хариулт үгүй байх болно. Because the Bible teaches very clearly that no one can get saved through trying to obey the commandments of the law. Яг бол Библиэр маш тодорхой хэлсэн байна тий. Хуулийг сахиснараа бид нар аврагдах боломжгүй гэдэг. I mean, there are many good people in the world that don't kill and don't steal and even don't lie. Тэгээ үнэхээр одоо ертөнцид тийм ээ хулгай хийдэггүй, худлаа хийдэггүй, одоо хүн алддаггүй маш олон сайн хүмүүс байгаа. They're faithful to their wives Тэр юу ихнэртэй, хань нийслүүдтэй үнэнч тийм хүмүүс байна. and they're moral people. Өөрөлд маш өндөр ёс суртахуунтай тийм хүмүүс байна. They're trying to do the right thing and they succeed many times. Тэр хүмүүс үнэхээр зөв зүйтэй зүйл хийхийг хүсэж байна. Тэг үнэхээр бас тэгж амьдэрдэг. Does that make them saved? Гэхдээ тэгснээрээ тэр хүмүүс аврагдах уу? No. Үгүй. That does not make them saved. Тэр хүмүүс тэр зүйлийг хийснээр аврагдах. Because their nature is still sinful. Яг л тэр хүмүүсийн мөн чанар үргэлжлүүлэн тийм ээ одоо гимтэй байгаа учраас. Although they do many good things and right things, Тэр маш олон сайн зүйлсийг бас зөв зүйтэй зүйл хийсэн ч гэсэндээ their heart is still not changed. зүрх сэтгэл нь бас өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. They are unable to trust in God, which is the main problem. Тэд нар яг бурханд итгэлгүй байгаа нь болохоор үндсэн асуудал юм аа. All the good things they're doing in their own strength. Тэгэхээр хийж байгаа бүх сайн зүйл нь болохоор өөрийнхөө хүчндээ тулгуурлаж хийгдэж байгаа. And that doesn't get you saved. За яг энэ байдал нь бол түүнийг авралт хүрэхгүй юм аа. That doesn't connect you with God, which is salvation. За яг энэ зүйл нь болохоор тийм ээ тэр хүнийг эзэнтэй харилцааг сэргээж авралт хүрэхгүй. So what gets you saved? За тэгвэл таныг авралт хүргэх нь юу юм бэ? It is faith. За энэ бол итгэл байна. When God gives you His grace in Jesus, өөрийнхөө нэгүслийг тийм ээ эзэн Есүс дотор өгөхөд you can trust in Him. та түүнд итгэж найдах боломжтой. You can put your hope and trust in Him. Та өөрийнхөө итгэл найдварыг түүнд даатгах боломжтой. You can say, God, I give up. Бурхан минь би үнэхээр бууж өгч байна. I can't do it on my own. Би өөрөө хийж чадахгүй юм байна. I need you Та надад хэрэгтэй. to help me. Надад туслах хэрэгтэй гэж. That's what faith is about. Яг ийм байр суурьд бид нар өөрсдөө тавихлаарэ бид And when God sees that in your heart and in your mouth, За яг энэ зүйлийг бурхан бидний зүрх сэтгэл ба аман дээр байгааг харах юм бол there's a big smile on His face. түүний нүүрэн дээр маш том инээмсэглэл тодордог байна. And He says, praise God. Эзэн алдар шиг болтгоо гэж хэлдэг гинэ. That one is ready now. За яг тэр зүйл бол That one is ready now. бэлэн байна. He or she is ready.
За тэр хүн болохоор одоо үнэхээр That is the хүлээн day of salvation. бэлэн болсон. Тэр хүний үед бол энэ авралын өдөр байна. And you pray to Jesus, За тэгээ та эзэнт танд and your sins are forgiven, тэгээд таныг юм нүгэл уушлагдана. just like that. Тэгээ нэг агшин дотор л In one уушлагдана. moment, Нэг агшин дотор the moment you put your trust in та Jesus. итгэлээ эзэнт өгсөн тэр агшинд But what happens after that? аврагдана. Харин түүний дараа юу болох вэ? How do you live your life now? Та дараа нь яаж амьдрах ёстой? Well, you continue to live your life the way you started. Та яг шинэ амьдралаа хуучин одоо амьдрсан хэвээрэл байх болно. Just the same way, by faith. Яаж аврагдсан шиг адилхан бас итгэлээрээ үргэлжлүүлэн амьдрнаа. You reach out to God for His grace, За эзнээс нэгүслийг гуйна. and your hand that is reached out to God, that's your faith. Тэгээд эзэн таны одоо сунгаж байгаа гар таны итгэлийг God, илтгэнэ. help me. Бурхан минь надад туслаач. Help me to manage my life. Миний амьдралаа зохицуулахад надад Help туслаач. me to be a good man or a good woman. Тэгээ би одоо бурханлаг хүн байхад туслаач. Good means pleasing you. Тэгээ сайн гэдэг нь болохоор одоо бурханлаг гэдэг нь болохоор танд таашаалтай гэсэн үг. And when God hears that, За бурхан энэ үгийг сонсоход there's a big smile on his дахиад face. түүний нүрэн дээр маш том инээмсэгэл тодорно. He's saying, that's what I've been longing for. Тэгээ за яг энэ зүйлийг чинь би хүссэн шүү дээ гэж хэлнэ. Sure, I will help you. Тэгээ би чамд үнэхээр тусланаа. Now, what kind of help is he going to give you? За тэгвэл эзэн туслахтаа ямар тусламжийг өгөх вэ? He's going to direct you to his word. Эзэн өөрийнхөө үгэнд хандуулна. And you will say, yeah, but I'm going to be led by the Spirit. Тэгэнгүүт бид нар бол хэлнэ бах те. За эзэн гэхдээ би бас сүнснээс хамаармаар байна. I'm not under the law. Би болохоор хуулийн дор биш ээ. That's true. Гэхдээ энэ үнэн л дээ. It is not a set of rules that your life is guided by. За тэгэхээр таны амьдралыг одоо өдөрдөж байгаа нь болохоор зүгээр хідэн хууль дүрм те тэр багц. It's not 10 commandments. Энэ бол 10 тушаалч биш. It's not 25 commandments. 25 тушаалч биш. It's not 613 commandments like in Judaism 600 одоо 13 тушаал тийм ээ юудэд байдаг тэр тушаалч биш. that guide you and make you go through life. Тэр тушаалууд нь таны амьдралд одоо зааварчлан гэсэн үг биш. It's personal relationship with God. Харин эзэнтэй харьцах хувийн харилцаа таныг удирдана. Amen. Амен. But Гэхдээ as you ask God to guide you by His Holy Spirit, та бурхнаас ариун сүнсээр намайг удирдаарай гэж хэлэхдээ you will see that He will never tell you to lie. эзэн таныг сүнсээр амжилтаар хизээч худал ярихыг хийхгүй. He will never tell you to steal. Хизээч хулгай хийхийг танаас хүсэхгүй. He will never tell you to look at a woman with lust, За эмэгтэй хүнийг үнэхээр тачаацнуудаар харахыг хизээч хүсэхгүй. and so on. Гэх мэтчлэн. In other words, He will guide you into His Word. Өөрөөр хэлэх юм бол эзэн өөрийнхөө үг рүү таныг хандуулна. And He will tell you that He is going to give you power to live according to this Word. Тэгээд өөрийнхөө үгийн дагуу амьдрах тэр хүч чадлыг эзэн өөрөө өгнө. As a child of God, you are already child of God, Тэр та аль хэдийнэ бурхны хүүхэд болсон учраас not because you were a good boy or a good girl, та сайн хүүхэд юм уу сайн охин юм уу хөвгүн байгаа учраас биш. but because you trust in Jesus. Харин та эзэнт итгэлээ өгж байгаа учраас And now, through your faith, God is going to make you into a person that is different. одоо итгэлээр чинь дамжуулаад таныг өөр хүн болгох гэж хуурах гэж хүсэж байна. Do you understand how it works? За яаж энэ итгэл ажиллаж байгааг харж байна уу? Eventually, there will be a fruit of the Spirit in your life. За тэгээд дараа нь улмаар тийм ээ сүнсний үр жимс таны амьдралд гарах болно. And if someone who likes the law of Moses will look at you, Тэгэхээр Мосегийн хуулийн дуртай нэг таны амьдралыг хараад they will say, wow, бөөх гэж хэлэх болно. this is a righteous person. Энэ бол яг зөвхт хүн байна. They do not steal, Хулгай хийдэггүй юм байна. but more than that, Тэрнээс илүүтэйгээр they would never want to steal. тэр бүр хулгайлах хүсэлгүй байдаг юм байна. If nobody looks at them, they would not steal anyway. Тэгэд хинч харахгүй байсан ч гэсэндээ хүний юм авдаггүй юм байна. It's not in their heart. Яг бол тэр зүйл нь зүрхнээс нь авагдсан учраас. They have faith in God. Тэд нар бурханд итгэлээ өгсөн юм They байна. have faith in His provision. Түүний хангамжинд итгэдэг болсон байна гэж харна. That's why they don't want to touch anything that is not theirs. Тийм учраас өөрийнх нь биш зүйл тэр хүн гараа хүрхийг хүсэхгүй тэр хүмүүс олж харна. They will look at you and they will say, wow, they never lie. Тэгээ таныг хараад энэ хүн ердөөсөө худал хилдэггүй юм байна гэж хэлэх болно. Even when they are on their own, with someone that will not do anything bad to them because of a lie. Тэ одоо худлаа хэлэх боломжтой тийм нөхцөл байдал ч гэсэндээ тэр хүн худлаа хэлдэггүй юм байна. Even telling the truth will cost something, they will still not lie. Зарим бүр үннийг хэлэхэд маш хэцүү нөхцөл байдал үүсэх байсан ч гэсэндээ Why do they do that?
Яагаад энэ хүн ингэж Because they have faith in God, ингэж өөрчлөгдсөн байх юм бол тэр хүн Бурханд итгэж байгаа учраас. who is truth. Бурхан бол өөрөө үнэн. They understand that if they want to have fellowship with this God, they cannot afford to lie. Тэгэхээр эзэнтэй үн зөв харилцаатай байхыг хүсэж байвал эзний өмнө худлаа яриад байж болохгүй байна. And so on. Гэх мэтчлэн. Do you get the point? За тэгэхээр миний хэлэх гэж байгаа тэр санааг ойлгож байна уу? Am I clear? За би тодорхой ярьж байна уу? Okay. Can we go on? За тэгвэл одоо цаашлах уу? This is important. За энэ маш их I чухал. took time to explain it За энийг би тайлбарлах цаг гаргасан сая. because many people in the church today think about grace as something very cheap. Яг гэвэл өнөөдөр маш олон хүмүүс нэгүслийг маш их хямдруулж ойлгодог байгаа. Oh, you're saved by grace. Бид нэгүслээр аврагдсан. It's all free. Энэ бол зүгээр үнгүй ирсэн. It's not about the rules. Энэ болохоор одоо би дүрм сахих. It's about personal relationship. Энэ болохоор би эзэнтэй хувийн харилцааны тухай ярьж байгаа. And that is true. За энэ бол үнэн л дээ. But it's a covenant relationship. Гэхдээ энэ бол гэрээт харилцаа. It's like marriage. Энэ болохоор яг гэрлэлттэй адилхан. It's not just flirting a little bit. Энэ бол зүгээр л сэтгэнхийн тухай асуудал биш. It's a commitment for life. Харин нэг нэгнтэйгээ насан туршдаа одоо шудраг үнэнч харилцаатай байхын тухай юм аа. You're going to be dead serious about it. Тэгэхээр үүний талаар үнэхээр та нухацтай ноцтой байхаас аргагүй. That's the point. За яг энэ санааг би хэлмээр байгаа юм аа. There is not only grace, but there is also obedience of faith. Тэгэхээр ганцхан нэгүслийн тухайн дээр яриаггүй харин бид нэр итгэлээрээ түнд дуулууртай байхын тухай яригдчих байгаа. And that has to be in our life. За энэ зүйл бидний амьдралд байх ёстой. Because the test of faith, Яг гэвэл итгэлийн шалгуур нь it's obedience. дуулууртай байлаар одоо илэрхийлэгдэх ёстой. It's if you do the word, Хэрвээ та үгийг биелүүлэх юм бол not only hear it. зөвхөн сонсох биш. That's the test of discipleship. За тэгэх юм бол энэ бол яг би дагалдагч болж байгаагийн шалгуураа одоо давж байна гэсэн үг ба. Anyway, За that was a free extra, за энэ болохоор зөвхөн нэмэлт зүйл байлаа, бонус байлаа. a bonus. So let's get back to Israel. За буцаад Израиль руу хандъя. So after we talked about your situation, your position over against the Jewish people, За харь үндэстнүүд евдейчүүдийн талаар яаж ханддаг хандлагын тухай бид ярьсан. we started talking about the next part of our story with Jesus and the Jews. За дараа нь эзэн ба евдейчүүдийн түүхийн талаар бид ярьсан. We started talking about the failures of the Jews and of the Gentiles. Бид нар бас евдейчүүдийн ба харь үндэстнүүдийн одоо алдаа мадгийн тухай ярьсан байгаа. It's not nice, but it's necessary. Гэхдээ энэ зүйлийг ярих нь бол тийм их тааламжтай биш. Гэхдээ зайлшгүй ярих ёстой зүйл юм аа. And as a Jew, I started talking about Jewish failures and Jewish sins. За евдей хүний хувьд болохоор би евдейчүүдийн одоо асуудлын тухай ярьсан. And we said that the biggest Jewish sin in history was the way we treated Jesus, the Messiah. Тэгээ би хэлсэн байгаа евдейчүүдийн хамгийн том алдаа гэх юм бол бид өөрсдийнхөө месиадэд хандсан хандлага нь байгаа юм аа. We said that Jesus was not just a poor, miserable guy who somehow got caught and killed. Тэгэхээр эзний тухай ярихдаа эзэн бол зүгээр нэг сайн хүн байж байгаа төөрхийн амьтны сансаргүй золгүй байдлаар баригдаад алгагдсан нэгний тухай яриаггүй шүү. On the outward, it may have looked like that. За заримдаа хүний өнцгөөс харах юм бол эзэн нэг тийм төр төрхтэйгээр бид нар ойлгогддог. And that's why people who don't understand the story, they accuse the Jews. Тийм учраас эзэн яг энэ байдал, энэ нөхцөл байдлыг ингэж буруугаар харж байгаа учраас евдейчүүдийг буруу шахах гэдэг. And they say, you killed Christ. Та нар Христийг алсан. Wow, you're such a bad people. Та нар үнэхээр тийм ээ одоо адгийн хүмүүс. You didn't recognize your own Messiah. Та нар өөрсдийнхөө месиаг таниагүй. And you treated him so badly. Тэгээд түүнд үнэхээр муухай хандсан та нар. Well, it's partly true. Тийм ээ, ингэж хэлэх нь бол мэдээ үнний хувьтай. But the wrong thing here is the tone. Гэхдээ энд болохоор тэр хүний хандлага нь буруутж байгаа. It's that proud and derogatory tone. Юу гэх юм бол евдейчүүдийг доош нь дарж байгаа тийм ээ бардамлын хандлага байна. And it reflects a lack of understanding. За энэ бол тэр хүний талд тийм ээ ойлголт бүрэн ойлголт байхгүйгийн шинж тэмдэг болж байгаа. First of all, you are saved because the Jews did not receive Jesus. Санах зүйл гэх юм бол та яагаад аврагдсан бэ гэх юм бол евдейчүүд эзэн Есүсийг хүлээн аваагүй учраас танд аврагдах боломж нэгдсэн. We saw yesterday in the book of Romans 11, Бид нар өчигдөр Роми 11-р бүлгийг уншсан. Paul says, because of their fall, salvation has come to the Gentiles.
Паул ч ихдээ тэр хүмүүсийн уналтаас болоод аврал нь харь үндэстнүүд дээр ирсэн юм а гэж хэлсэн. Because the Jews did not believe in Jesus, you, a Mongolian, believe in Jesus. Юудэйчүүд эзэнд итгээгүй учраас монголчууд та нар эзэнд итгэх боломжтой болсон юм а. It's strange, За энэ бол маш really хачирхалтай. strange. Үнэхээр And хачирхалтай. Paul calls it a mystery. Тэгээд Паул ч энийг болохоор бас нууц гэж хэлж байгаа. That's the first thing we need to understand. За энэ зүйлийг та нар хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. The second thing we need to understand, За хоёр дахь зүйл нь гэвээс Jesus gave his life. эзэн өөрийнхөө амийг өгсөн байна. He came willingly in order to give his life. Nobody took it from him. Эзэн өөрийнхөө амийг сайн дураараа өгсөн болохоос хинч түүний амийг булааж аваагүй маа. Nobody could do anything to Jesus without him wanting it to happen. Эзэн өөр энэ зүйлийг хүсээгүй бол хинч энэ зүйлийг хүчээр хийх боломж He байхгүй. said that that's the reason he came to the earth, Энэ дэлхийд ирсэн зорилго нь энэ байсан юм а гэдгийг хэлсэн байгаа. to give his life as a ransom for many. Өөрийнхөө амийг хүмүүсийн юуны нүглийн төлөөнөөс өгөхөөр ирсэн юм а. That is the true reason why he ended up on the cross. За заалмаа дээр цовлогдсон үндсэн шалтгаан нь энэ байсан юм а. Everything the Jews did and the Jewish Sanhedrin did was only a tool in the hand of God. Тэгэхээр юудэвчүүд хийсэн зүйл дээрсэн Санхедрины хийсэн зүйл болохоор эзний гарт ашиглагдсан зэмсгэл болсон байна. And then two more things that you and I need to understand about that whole За situation. яг энэ нөхцөл байдлын талаар бид нар бас хоёр зүйлийг нэмж мэдэх хэрэгтэй. Paul says in Romans 11 Паул Роми 11-р бүлэг дээр that this hardening of the Jewish people is not final. тэгэхээр одоо юудэвчүүдийг эзэн цээрлүүлж байгаа энэ одоо зүйл нь бол эцсийн эцэслэгдсэн зүйл биш юм аа. It is not forever that the Jewish people don't want Jesus. За тэгэхээр юудэвчүүд үрд мөнхөд эзнийг инхүү эсрүүцээр байна гэсэн үг биш юм аа. And he proves it by saying, look at me. Тэгээд эзэн биш хин Паул юу гэж хэлж байгаа нөхөр намайг хараач. In Romans 11:1 he says, I am a Jew. Би юудэ хүн. I am an Israelite. Би Израиль хүн. I am from the tribe of Benjamin. Би болохоор Биньямин овгийн хүн. And I believe in the Messiah. Тэг би Месиад итгэдэг. That is the proof that God did not reject Israel. Энэ би өөрөө эзэн Израилийг үгүйсгээгүйгийн одоо тэг үрд мөхөд үгүйсгээгүй нэгэн бодит баримт юм а гэж хэлсэн. There is a small remnant. Тийм ээ. Хэсэг цөөхөн үлдэгдэл хүмүүс байгаа. People that believe in Jesus even now. Яг одоо итгэж байгаа евдейчүүд байгаа. And in the future, there will be a bright future for the Jewish people. Тэгэд евдейчүүдэд бас гэрэлт ирээдүй зориулагдсан байна. There will be a future restoration. Тэгэд ирээдүйд Израильчууд евдейчүүд тийм ээ эзэн сэргээ тий одоо сэргээх тийм цаг ирнэ. He said all Israel will be saved. Тэгэд Израиль бүхлээрээ бултаараа аврагдана гэж хэлсэн байна. And when that will happen, the world will receive an even greater blessing. За яг тэр зүйл болоход энэ ертөнцид тэднээр дамжуулаад бүр агуугаар өрөөгдөх болно гэж хэлсэн байна. He says if their falling away was the reconciliation of the world, Тэр хүмүүсийн евдейчүүдийн бүдэрлэл нь тий ертөнцийг бурхантай эвлэрүүлсэн бол what will their acceptance be but life from the dead? Тэр хүмүүсийн одоо эзэннийг хүлээн зөвшөөрөх тэр үеийн үнэхээр ямар их өрөөлийг авчих болоо. In other words, the Jewish people are and will be a blessing to the world. Өөрөлд евдейчүүд энэ ертөнцид үнэхээр том өрөөл болно. Today, they are a blessing to you Gentiles through their not believing in Jesus. Тэд нэр итгэлгүй байдлаараа л тийм ээ харь үндэстнүүдэд өрөөл болж чадж байгаа. And you should understand that in the future, you will receive an even greater blessing through them believing in Jesus. Харин тэд нэр эзэнд итгэсний дараа бүр агуу их өрөөлийг та нар хүртнэ гэдгийг мэдсүгэ. Amen. Амен. So that's the story of the Jews and Jesus. За энэ болохоор юудэйчүүд ба эзэн хоёрын хоорондох түүх юм аа. Now let's go on. Одоо үргэлжлэе цаашаа. And let's go to how did the Gentile church responded to that situation. За яг энэ нөхцөл байдалд харь үндэстнүүдийн чуулган хэрхэн хариу барьсныг бүгдээрээ харъя. Paul says that Gentiles should be humble when it comes to the Jews. За Паул ч болохоор харь үндэстнүүд евдейчүүд хандахтаа даруй сэтгэлтэй байхыг заасан. They don't have to agree with the Jews. Евдейчүүдтэй бүх зүйл дээр санал нийлэх албагүй. Because if the Jews don't believe in Jesus, you don't have to agree with them. Ягдвал евдейчүүд эзэнд итгэхгүй байгаа бол та нарт тэднэртэй санаа нэгдэх албагүй. But you have to bless them Гэхдээ тэднийг өрөөх хэрэгтэй.
Love them and pray for them in humility. Хайрлах хэрэгтэй, бас даруй байдал дотроос залбирах хэрэгтэй. And that is the right attitude. За энэ бол та бидний зөв хандлага байх ёстой маа. Now, the question is if the Gentiles listened to Paul and did what he said. Харин одоо бидний өмнө гарч байгаа асуулт болохоор үнэхээр хариу үндэстнүүд Паул элчийг сонсоод тийхүү хандлагаа өөрчилсөн болов. And if that's the question, the answer is no, unfortunately. Тэгэх юм бол харамсалтай нь үгүй юм аа. So how it happened? За юу болсон гэж? The Jews, of course, opposed. We read in the book of Acts that the Jews who did not believe in Jesus, they were in opposition to the believers. За та нар үүс намаас харж болно. Евдээчүүд болохоор итгэгч хүмүүсийг одоо итгэгч хүмүүсийн эсрэг хандсан байгаа. And Jesus said that. Эзэн өөрөө бас энийг хэлсэн. If they persecuted me, they will persecute you too. Юу гэх юм бол тэд нар намайг хавцсан бол та нарыг бас хавчих болно гэж итгэгчтэй хэлсэн. So in the book of Acts we read that the Jewish church in Jerusalem and other places experienced persecution. Тэгэхээр үүс намыг харах юм бол итгэгч хүмүүс тийм ээ Иерусалимд бас өөр хотуудад хавчигдсан байгаа. From whom? From the fellow Jews. Хинээс хавчлыг авсан байх юм бол бусад евдээчүүдээс хавчлыг авсан. So if you hear about opposition to the gospel today in the world, Тэгэхээр өнөөдөр дэлхий дээр байгаа одоо чуулганыг хавчих хавчлыг харах юм бол you know it's not a new thing. энэ бол цоошин зүйл биш. It's been all the way through history. Энэ бүр түүхэн дандаа л байсан зүйл. It started from the very beginning Бүр эхнээсээ эхэлсэн. with Jesus himself and his first disciples. Эзнийг хавчиж хүмүүс хавчсан байгаа. Тэгээд анхны дагалдагчид нь бас хавчигдсан. But the question is, how do you react to opposition? Харин энэ нөхцөл бидний тэгээ хариу өгөх, хариу барих хандлага өөрчлөгдсөн. And that's a very important question. За бидний хувьд нэгэн чухал асуулт байна. As we said yesterday, that's the test of our faith. Бид нар яг энэ хариу нь болохоор бидний итгэлийн шалгуур юм а гэж ярьсан. It's not when they pat you on the back and smile to you when you're tested. Хинэгэн таны нуруунд дээр чин алгадаа тань руу хараад нэмсгэлэхэд та итгэлээ одоо сориулж байгаа юм биш. Jesus said even the sinners pat on the back those who pat them on the back. Яг тэгвэл гэмт хүмүүс ч гэсэндээ өөрсдийг урамшуулж өөрсдөө нэнээж байгаа хүмүүс сайхан хандаж чаддаг. But it's when you're persecuted that's the test of your faith. Харин яг одоо хавчигдах үед таны итгэл шалгагдана. So we look in the book of Acts. За Үлс номыг харах юм бол And we see the first martyr Stephen. бид нэр Стивен гэдэг хамгийн ихний одоо амиа өргөгчийг харж байна. How does he die? Яаж Стефан алагдсан бэ? The unbelieving Jews stone him to death. Үл итгэгч евдээчүүд түүнийг чулуудаж алсан ба. That's in the 7th chapter of the book of Acts. За энэ болохоор 7 дугаар бүлэг дээр гарч байна. Now what are his last words? Түүний сүүлчийн үгс нь юу байлаа? Lord, do not impute this sin to them. Эзэн минь энэ хүмүүсийн гим нүглийг эднэр дээр бүү тохооч. In other words, do not judge them for that. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүсийг бүү шүүгээрэй гэж хэлсэн байна. Does that remind you of anything? За энэ нэг зүйлийг санагдуулж байна тань. What does it remind you of? Jesus words. Exactly. The words of Jesus on the cross. За эзэн загалмаа дээр хэлжсэн үгийг санагдуулж байна. What did Jesus say on the cross? Эзэн загалмаа дээр юу гэж хэлсэн бэлээ? When the Romans and the Jews were mocking him. Ромчууд бас евдээчүүд түүнийг одоо шоглож доромжилж байгаад He prayed for them. эзэн тэдний төлөө залбирсан байна. What was his prayer? Юу гэж залбирлаа? Father, forgive them. Аава, эднийг уучлаач. They do not know what they do. Эднэр юу хийж байгаагаа ойлгохгүй байна гэж хэлсэн. That is the heart of God. За энэ бол Бурхны зүрх сэтгэл юм аа. That is the attitude he expects of us in that kind of situation. Тийм нөхцөл байдалд эзэн яг тийм зүрх сэтгэлтэй байхыг биднээс хүсэж байна. And it's difficult, Энэ хэцүү. but by the Spirit it is possible. Гэхдээ сүнсний хүчээр энэ бол боломжтой. It is impossible for us in our own flesh. Яг өөрийнхөө махан биеийн хувьд бол энэ боломжгүй. And our mistake is trying to do it on our оwn. Харин бидний алдаа болохоор бид нэр өөрсдөө хүчээр энийг хийх гэж оролддог. But as we trust in God and receive grace through the Holy Spirit, it's possible. Харин бид нар эзэнд итгэлээ өгөөд бид нар ариун сүнснээс нэгүслийг авахд энэ зүйл нь боломжтой юм аа. Now you can also look at the life of Paul. За бид нар Паул элчийн амьдралыг харъя. He was persecuted by his own people, the Jewish people. Тэр бас евдээчүүдээс өөрсдийнхөө хүмүүсээс хавчлагыг хүлээн авч байсан. He was beaten many times Маш олон удаа зодуулсан ба. by the Jews. Евдээчүүдээр. Several times he was going through this ordeal of receiving 39 hits on his back, on his body with a stick. За Паул элчус яг тэр үеийн одоо дөрмийн 39 удаагаар тийм ээ нуруунд дээрээ одоо нэг саваа дуулдаг тэр шийтгэлийг хүртэл хэдэн удаа хүлээн авч байсан. Now, would you expect that man to be kind of angry at the people that persecuted him? За тэгэхээр
яг энэ нөхцөл байдал тийм ээ өөрийг нь хавчиж байгаа хүмүүст уурлна гэж бид нар бодно тийм ээ. Naturally speaking, yes. Тийм ээ яг зүгээр бахан биеийн хувьд бол бид нар уурлна. But what do we read about in Romans 9? Харин Ромын 9-р бүлэг дээр бид нар юуг олж уншдаг What вэ? is his attitude to his own people? Өөрийнх нь хүмүүст Паулчийн хандлага ямар байсан бэ? In Romans 9, verses 1 through 4, he says like this: 1-4 ишлүүдээр нь It is continuous grief to my heart. миний зүрх сэтгэл дотор үргэлжлүүлсэн одоо гашуу байна It гэж. is continuous strong pain in my heart. Миний зүрх сэтгэл дотор үргэлжлүүлэн өвдөлт байна гэж хэлсэн ба. My heart is in pain for my people, Би хүмүүсийнхаа төлөө the Jewish people. өвдөж байна. Юдэчүүдийнхаа төлөө би I wish, he шанаж says, байна. he says strange words that I can't understand in my heart. Тэгээд одоо жишээлбэл би зүрхэндээ ойлгохгүй тийм үгсийг тэр хэлж байсан. He says, I myself wish I could be accursed from Christ because of them. Болдгсон бол тийм ээ энэ хүмүүсийн өмнөөс Христээр хараалуулах юмсан гэж хэлж In байна. other words, I'm willing to spend eternity without God if that will help them to be with God. Үнэхээр надаас хамаардаг байсан бол хэрвээ би эзний шийтгэлийг энэ хүмүүсийн төлөөнөөс аваад үрд мөхөд хамт хаягдаа тэр хүмүүс сайжирдаг байсан бол би үнэхээр тэгээсэй гэж хүссэн ба. How many of you can say the same thing about your own unsaved family members? Тэгвэл яг та өөрийнхөө аврагдаагүй гэр бүлийнхаа гишүүдийн өмнөөс яг ийхүү залбирах чадах уу та? I was searching my own heart yesterday, Би өчигдөр өөрийнхөө сэтгэлийг and шалгалаа. I had to admit, Тэгээ би нэгэн зүйлийг I хүлээн don't зөвшөөрмөр. know if I have that attitude to my own unsaved relatives. Би яг өөрийнхөө одоо аврагдаагүй хамаатан садныхаа төлөө би яг бас яг иймэрхүү love them. сэтгэлээр залбирч чадах There болов. is no anger or hatred or anything like that in my heart. Би тэр хүмүүст хайртай надад үзэн ядалт байхгүй. But am I willing to spend eternity with God? Тэглээч гэсэндэ би бүр авралаа алдаад тийм ээ эзний үрд мөхийн шийтгэл дотор тэр хүмүүсийн төлөө байх. If that will help them get saved? Тэг үнэхээр тэр хүмүүсийг ингэснээрээ би жоохон ч гэсэндэ авралд ойртуулах юм бол би тэгээд залбирч чадах болов. That is the attitude of an intercessor with a broken heart. Гэтэл Паулч болохоор яг зуучлын залбирлын хувьд тийм ээ залбирагчийн хувьд яг ийм хандлагатайгаар ийм сэтгэлтэйгээр хүмүүсийн төлөө залбирч байжээ. You can find the same attitude with Moses. За яг энэ хандлага Мосед байсан. When God gets angry in Israel at the people of Israel, За бурхан өөрийнхөө хүмүүст одоо хилэнсэн байгаа. he tells Moses, I'm going to do away with that people. За тэгэнгүүт Мосед хандад бурхан хэлсэн ба. За би өөрийнхөө хүмүүсийг одоо устгалаа. I will let you live, За чи бол юу чи аим гарна. and I will produce a new people from you. Тэгээ би чамаас өөр одоо ард түмнийг гаргаж ирнэ. But them, I'm tired of them. I will just kill them all. Гэхдээ харин энэ хүмүүсээс би үнэхээр залхлаа одоо бүгдийг устгалаа гэж хэлсэн. What does Moses say? Мосед тэгэнгүүт юу гэж хэллээ? Yes, hallelujah. Is that what he's saying? Халелуя ашгүй дээ гэж хэлсэн билүү? Finally, I will be relieved from that heavy burden. Ашгүй дээ би нэг энэ ачаанаас ингэж нэг салах гэжтэй гэж I'm хэлсэн. too tired of all these million of stubborn Jews. Энэ үнэхээр энэ тэг гүжүүд нөхдөөс би залхацсан байсан маа гэж хэлсэн үү? That's not what he's saying. Тэр тэгж хэлээгүй. He's saying, God, if you want to do that, please take me also from the book of life. Тэр эзэн минь та энийг хийх гэж байгаа бол намайг бас амийнхаа номоос арчичаараа гэж хэлсэн байна. Isn't that amazing? Энэ үнэхээр гайхамшигтай биш үү гэж юу? But that's the heart of God. Харин энэ бол яг эзний зүрх сэтгэлийг That's the love of God. байгаамаа. Энэ бол Бурхны хайр. God, you chose that people. Бурхан өөрөө энэ хүмүүсийг сонгосон ба. You love them. Та тэр хүмүүсийг хайр. So whatever they do against you, Тэр хүмүүс таны эсрэг юу ч хийж байж болно. don't charge it against them. Харин тэр хүмүүстэр тэр гимнүглийн битгий Have тохиороо. mercy and forgive. Тэр хүмүүстэр нэгүслийг үзүүлээрэй. And may your will be done anyway. Тэгээд таны хүсэл энэ хүмүүстэр биелэгдэх болтугай. And if you need me to be a sacrifice for that, I am willing. Тэг үнэхээр намайг бас энэ үйл хэрэгт та ашигламаар байвал. Just like your son was willing to bring himself as a sacrifice. Таны хүү өөрийгөө тахил болгож өргөсөн шиг адилхан. That is the attitude he expects of us Тэг намайг бас ашиглаарай гэсэн энэ хандлагыг эзэн та биднээс хүсэж when байна. we encounter opposition. За тэр бидний эсийг хүмүүс хандахад хавчдаг ирэхэд бид нар ийм And the хандлагыг question is that what we find in church history? үзүүлэх ёстой. За гэтэл чуулганы түүхийг харах юм бол чуулган ийхүү хандаагүй байна. And the answer is sadly no. Тэгээд бид нар бол үнэхээр эзний энэ одоо Библиэр хэлсэн байгаа зүйлүүдэд дуулууртай хандаагүй. We unfortunately we don't have enough time to get into all of that history. За бид нар мэдээж түүхий тэр чигээр нь бүгдийн нарийн үзэх боломж байна. So I will just give you very quickly three main things that happened during the end of the first and beginning of second century.
За 1-р зууны үед бас 2-р зууны үед болсон хэдэн чухал үйл явдлуудыг хэлье. You remember that in the beginning the church was very Jewish, right? Эхлээд чуулган бол маш их евдей чанартай байсныг та нар мэднэ. First of all, the apostles just went and preached only to the Jews, right? Хамгийн эхлээд элчнэр яваад ганцхан евдейчүүдэд сайн мэдээ хүргэсэн байна. That's what you find in the book of Acts, the first 9 chapters. За Үлс номын эхний 9 бүлэг дээр үүнийг олж харах болно. Then God opens the door to the Gentiles at the house of the Roman centurion in Jaffa, in Joppa. За одоо Яфад байдаг одоо Ромын 100-ийн даргын гэр бүлээр дамжуулаад харь үндэстэнд сайн мэдээ хүрч байгаа түүх гарч ирдэг. Do you remember his name? Тэр хүний нэрийг санаж байна уу? Cornelius. That's right. Корнели. That's Acts chapter 10. За 10 дугаар бүлэг байна. He was the first Gentile that heard the gospel from the apostles. Тэр болохоор элчнэрээс сайн мэдээг сонссон эхний харь хүн байсан. Before that, the movement was purely Jewish. Өмнө нь болохоор сайн мэдээ тэгээ чуулган болохоор яг евдээ тэр чигээрээ евдээ байсан. And all the persecution was from fellow Jews. Тэр бүх хавчилга нь бас евдээчүүдээсээ байсан. So it was all inside the family, you can say. Тэнгүүт нэг гэр бүл дотроо л тэд нэр тийм ээ нэг тоон дотроо л тэд нэр жилдэж байсан байгаа. But then the Gentiles started coming. Харь үндэстнүүд дараа нь орж ирсэн. And by the 2nd century, they were in majority. За 2 дугаар 100 гэхэд харь үндэстнүүд нь евдээчүүдээс хавьгүй олон болсон And the байна. Jews were in minority. За евдээчүүд тэрүүд болохоор So a big change болсон. happened. Маш том өөрчлөлт ирсэн. What was originally a very Jewish movement became a more Gentile movement. Эхнээсээ маш их евдейлэг байсан чуулган болохоор харь үндэстний чанартай болж эхэлсэн ба. With a Jewish minority in it. За тэгэнгүүт нь евдээчүүд нь болохоор өөрсдөө цөөнхөн болсон. That's the first thing that happened. За яг энэ үйл явц тийм ээ энэ шилжилт болсон. The second thing that happened is in the year of 80 AD, the Jewish Sanhedrin decided to excommunicate the followers of Jesus, the Jewish followers of Jesus. За манай эзний эртний одоо 80-аад онд тийм ээ Синхедроноос sorry In 80 AD, they excommunicated the Jews, the Jesus believers. Sorry, what the date? 80 AD. 80 AD. Тийм байна. 80-аад оны үед юм байна тийм ээ. Юудэйчүүдийг одоо чуулганаас одоо хөөх тийм ээ тийм шийдвэрийг гаргаж байсан байна. So that means they not only continued to persecute them, Тэгээ зөвхөн одоо хавчаа зогсохгүй. but they also said the people who follow Jesus, they have nothing to do with us, the Jews. Тэгээ юу гэж эсрэгээр нэлсэн байна. За байж байгаа. За эзэнд итгэдэг хүмүүс, Есүст итгэдэг хүмүүс евдээчүүдтэй ямар ч холбоо байхгүй гэж this is from the Jew side, right? From the Jewish side. Тэгээ евдээчүүд тэгж үздэг болсон гинэ. Ойлгосноо те. Христэд итгэдэг хүмүүс бидэнтэй ямар ч оролцоо байхгүй. Хамаагүй гэж хэлж байсан гинэ. So although Jesus himself was worshiping in the synagogue, За эзэн өөрөө синагогд орж эзнийг бурхныг дээдэлдэг байсан. and his disciples were worshiping in the synagogue, За түүний дагалдагчид нь бас синагогд байдаг байсан. by 80 AD, the Jews said, if you are a Jew and you believe in Jesus, you don't belong to the synagogue. За тэгэхээр 80-аад оны үед тийм ээ ямар зүйл ямар хандлага өрнсөн гэх юм бол хэрв чи евдээ хүн байжгаад Есүст итгэх юм бол чи бол синагогт хамааралгүй хүн шүү гэж үздэг болсон. So they took a hard stand against those who believed in Jesus. За тэгээд итгэгчдийн эсрэг маш хатуу байр суурийг баримтах болжээ. And it was official now. За тэгээд тэр нь болохоор яг албан ёсны шийдвэр байсан. And the third thing that happened, За тэгээд 3 дахь зүйл болсон. there were 2 Jewish revolts against Rome. За Ромын эсрэг 2 удаа евдээчүүдийн бослог гарсан байна. And the result was the destruction of the temple in За Jerusalem түүний үр дүнд нь болохоор Иерусалим дахь эзний сүм одоо нураагдсан. and a total defeat of the Jewish people. Тэгээд евдээчид тэр чигээр яллагдлыг хүлээсэн байна. In other words, Judaism suffered a very strong blow. Өөрөлд юдаизм үнэхээр том хохирлыг амссан. And it also took a hard stand against the disciples of Jesus. Тэгээд тэд нэр одоо зөвхөн одоо итгэгчдийн эсрэг тийм хатуу байр суурьтай байгаа зогсохгүй. So how did the Gentile church react to that? Зогсоогүй. Гэтэл харь үндэстэн яг энэ нөхцөл байдал бас яаж хандсан бэ тэдний эсрэг? Instead of following in the footsteps of Stephen, Яг Стефаны мөрөөр замнахын оронд they started hardening their own position too. тэд нэр өөрсдийнхөө байр суурийг бас одоо өөрсдийнхөө одоо
зүрх сэтгэлийг хатууруулж эхэлсэн ба. Just as the Jews took a hard stand against the church, За евдээчүүд тийм бай чуулганы эсрэг одоо хатуурхсны адил so the church also took a hard stand against the Jews. чуулган бас евдээчүүд эсрэг хатуу байр суурьтай болж эхэлсэн ба. The church fathers of the 2nd century looked at the destruction of the temple. За 2-р зуунд байсан чуулганы эцгүүд одоо сүмийн тийм ээ Иерусалимд байсан сүмийн одоо нурсан түүхийг хараад And they said, Jesus prophesied it. нэрийн чин эзний иш үзүүлэлгийн дагуу болсон байна. He said that there will be not stone left upon stone. Яг тэгвэл чулуун дээрээ үлдэхгүй байх болно гэж хэлсэн. And why would it happen, he said? Тэгэд яагаад энэ зүйл болчихлоо? He said this will happen because you did not recognize the time of your visitation. Юу гэх юм бол одоо намайг ирсэн тэр цаг хугацааг та нар таниагүй учраас гэж хэлсэн ба. In other words, it was God's judgment on the Jewish people. Өөрөөр хэлэх юм бол Бурханаас евдээчүүд дээр шийтгэл нь ирж байна гэсэн үг. Judgment for the sin of rejecting the Messiah. Ямар гэм нүглийн шийтгэл байсан байх юм бол Месияг эсэргүүцэх гэм нүглийн шийтгэл байсан ба. Now, were they correct? Тэр энэ зөв байсан уу? Yes, they were. Тийм ээ зөв байсан. It was God's judgment. Үнэхээр Бурханы шийтгэл мөн байсан. And there was a sin of rejecting the Messiah. Тийм үнэхээр Месияга үгүйсгсэн гэм нүгэл тэдэнд байжээ. But in their writings, they had this tone that was, that's right, you deserved it. Гэхдээ яг тэр эцгүүдийн одоо бичсэн баримтууд дээр нь тийм ээ эдгээр ийм шийдвэрийг хүлээн авах нь зөв байсан гэсэн ийм одоо зэмлэлийн яллах өнгө аяс байсан юм аа. And that's a very different tone. За тэр энэ өнгө аяс бол маш өөр өнгө аяс юм. From what we find, it's different from what we find in the book of Acts. Өөрөөр Үүс ном дээр гарч байсан хандлагаас маш өөр хандлага гарч ирж байна. In the 2nd chapter of Acts, Peter is preaching to the Jewish crowd in Jerusalem. За Үүс номын 2-р бүлэгтэр Петр илч Иерусалимд олон түмэнд номлосон байгаа. And he says, you crucified Christ. Та нар Христийг цовдлсон. But God knew that you did that in ignorance. Гэхдээ Бурхан та бүгд энийг мэдэхгүй байлаасаа цовдлсныг мэдэж байгаа гэж хэлсэн. And that's a very different tone. За энэ бол маш өөр өнгө аяс байгааз. That's not an accusing tone. Энэ болохоор яллалсан биш. That's the attitude of an intercessor. Харин тэдний өмнөөс зуучлан залбирсан. Өөрөөр тэднийг ойлгосон байр суурь байна. The church fathers did not have that attitude in the 2nd century. 2-р зууны чуулганы эцгүүдэд энэ хандлага байхгүй болсон байсан. And then another thing happened. За дараагийн зүйл тохиолдсон. They looked at the Jews and said, do they still have the covenant with God? За тэгээд евдээчүүдийг хараад чуулганых юу гэж үздэг болсон гэхээр энэ хүмүүст одоо бурхантай гэрээ байна уу байхгүй юу? And they said no. Тэгээд үнэхээр хараад байхгүй байна гэж хэлдэг болсон. The covenant is now ours. Өнөөдөр гэрээ бол биднийх болсон гэж хэлсэн. Don't say that the covenant is both ours and theirs. Одоо гэрээ бол биднийх бас тэднийх гэж бүү яригтун. They lost their covenant forever. Тэр хүмүүс үрд мөнхөд гэрээгээ алдсан гэж ярьдаг болжээ. Now, is that true? Энэ үнэн үү? That's not true. Энэ буруу. God does not break his covenant. Бурхан бол өөрийнхөө гэрээг зөрчдөг нэг юм биш ээ. If we are unfaithful, he is still faithful. Бид нэр одоо гэрээгээ зөрчдөг ч гэсэндээ бурхан бол өөрөө хизээч зөрчдөггүй маа. He is a God that keeps covenant. Тэр бол өөрөө гэрээгээ сахидаг нэг. And they didn't get it. Тэгээд энэ зүйлийг чуулганыхан ойлгоогүй. And they said many other things. Гэх мэт маш олон зүйлийг хэлсэн байгаа. They said in the 3rd century За 3-р зуунд that the Jews will never be restored. Юдэчүүд хизээч сэргэн босгохдохгүй гэж хэлдэг байсан. Why? Яагаад гэж? Because they committed a great crime. Яагаад үл дээр том гим тэр үйлдсэн учраас. They killed the savior of the humanity. Тэд хүн төрлөختний аврагчийг алсан учраас. Now what is that? Энэ юу гэсэн үг юм? Is that how Paul taught? Паул ч ингэ заасан юм уу? No, it's nothing similar to that. Ердөөсөө ийм өнгө хастай ердөөсөө цаагаагүй. It is true that a group of the Jews decided that Jesus should die. Тийм ээ. Хэсэг юудэчүүд эзэн Есүс алагдах ёстой гэдгийг тэгж үтсэн үнэн. But it's not true that all the Jews are guilty of that. Гэхдээ бүх юудэчүүд үүнд хамаатай биш. And it's not true that it was just because of the Jews.
Тэгээ энэ ганцхан бас юудэчүүдээс бас болсон зүйл биш маа. It was because of God, first of all. Бурханаас өөрөөс нь It was God's plan. түүний төлөвлөгөөний дагуу болсон зүйл юм аа. It was for the Gentiles' sake Энэ бол харь үндэстнүүдийн and сайн for the төлөө. Jews' sake, Бас юудэчүүдийн сайн төлөө болсон. and зүйл. there is a future for the Jews. Тэгэд юудэчүүдийн ирээдүйн төлөө болсон зүйл юм аа. That's what the Bible teaches. Яг энэ зүйлийг Библи заадаг. But they said they killed the Savior of the world. That's the worst crime. Харин тэд нар болохоор өөрөөр чуулган юу гэж хэлдэг болсон байх юм бол эднэр And they will- ертөнцийн аврагчийг алсан энэ бол хамгийн том гэмт хэрэг юм аа. And they will never be forgiven and restored. Тийм учраас тэр хүмүүс хизээч аврагдахгүй хизээч сэргэн босгохдохгүй гэж хэлдэг. And they said many other things like that. За иймэрхүү өнгө аяста маш олон зүйлийг хэлсэн байгаа. I can just tell you some of the worst things that Sabi- came to in the 4th century. За 3 дугаар зуунаас гарсан хамгийн адгийн үгсийг би та бүхэнд хуваалцъя. By the 4th century, the situation changed for Christians. 4-р зуунд нөхцөл байдал арай жоохон өөрчлөгдсөн. They were no longer persecuted by Rome. За Ромоос хавчлах хүлээн авах болсон. They became first tolerated and then the preferred religion in Rome, За Ромд болохоор юу таган байд Christian faith. Christian faith. За Христ итгэл болохоор эхлээд те Ромчуудаар заах хүлээн зөвшөөрөгдөг болсон. Яг хөө тэсвэрлэгддэг болсон. Дараа нь хүлээн зөвшөөрөгдөг болсон. So it was a relief for the church, За тийм учраас чуулган бол энэ жоохон тийм ээ одоо амрах одоо таймшрах тийм боломжтой болсон. but there was still a problem. Гэхдээ асуудал байснаггүй л байсан. The problem was the Jews. Асуудал нь нөгөө юудэчүүд байсан. The Jews were still around. Яг л тэнд юудэчүүд амьдарсаар л байсан. They still didn't believe in Jesus. Нөгөөдөл эзэнд итгэхгүй хэврээл байсан. They still had their synagogues. Нөгөөдөл чинь синагог явуулсаар л байсан. They still tried to convert people into Judaism. Тэгээ хүмүүсийг юдэизм рүү одоо хөрвүүлэхийг оролцсоор л байсан. And some Christians were interested in what's going on. Тэгэнгүүт нь зарим итгэгч хүмүүс яг энд юу болоод байна гэдэг дээр асуудаг байсан. They had questions like you. Тэгээ яг та нар байсан шиг ийм асуултууд тэр хүмүүст байсан. Jesus was a Jew, right? Тэгэд эзэн чинь өөрөө юудэ хүн байсан биз дээ. So how do the Jews worship? Тэгэд юудэчүүд яаж эзэнд хүндэтгэл өргөдөг юм бол? What's going on in a synagogue? Синагог тэд нар юу хийдэг юм бол? After all, Jesus and his disciples worshiped there. Эзэн чинь өөрийнхөө шавнартайгаа синагогд байдаг байсан шүү дээ. And the church saw that as a big problem. Тэгээд чуулганд энэ асуудал болж эхэлсэн ба. So here are some of the things that they said. За тэр хүмүүсийн хэлж байсан зарим зүйлсийг би дурдъя. And I'm talking about famous church preachers. За би болохоор маш алдартай чуулганы номлогчдын үгсийг хуваалцсан. Great and respected men of God. Тэр хүмүүс болохоор үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн маш хүндлэлийг авсан Бурхны хүмүүс байсан. Here are some examples. За жишээ нь Synagogue is a harlot. синагог бол янхан юм а гэж хэлж байсан. How about that? Энэ ямар сонсогч байна? Is that a nice statement? Энэ юу н сайхан зүйл мөн үү? Is that a true statement? Энэ үнэн зүйл мөн үү? Listen again. Захаа сонсороо. The Jews are killers of the Lord. За юудэчүүд бол эзний алуурчид. They're haters of God. Тэд нар Бурхныг үзэн ядагчид. They're enemies of their father's faith. Тэд нар эцэг өвгдийнхаа итгэлийн дайснууд. They're advocates of the devil. Тэд нар болохоор диаволын өмгөөлөгчд. They're serpents and haters of all men. Тэд нар бүх хүмүүсийг үзэн ядагч хорт моонууд. Now tell me something. Is that in line with the teaching of the New Testament? За энэ болохоор яг шинэ гэрээний дагуу хэлэгдэж байна уу? Does it sound like Paul? Яг Паул хэлчих сонсогдож байна уу? It's the total opposite. Яг эсрэг зүйл байгааз. It's hatred Энэ болохоор үзэн ядалт байна. instead of love. Энэ бол хайрын оронд үзэн ядалт. It's cursing instead of intercession. Энэ болохоор зуучлан залбирахын оронд тэр хүмүүс харааж байна. And it's pride instead of humility. Тэгээд даруй байдлын оронд бардамнал байна гэсэн үг. That's the total opposite. Энэ болохоор яг эсрэг зүйл байна Библиэлд байгаас. And the most famous church Jew hater was a man by the name of Chrysostom. За Христостом гэдэг те юудэ үзэн яддаг тийм алдартай одоо номлогч байсан ба. He said terrible things. Тэр маш одоо зохисгүй зүйлийг хэлдэг байсан. He said everything that the people before him was saying, all the bad things. За өмнө хэлжсэн бүх хүмүүсийн зүйлийг хэлдэг байсан. And he also said something that no one said before him. Тэгэд ердөөс өмнө хүн хэлж байгаагүй тэр зүйлийг нэмж хэлсэн байна. There is no forgiveness for the Jews because they killed Christ. Тэд нар Христийг алсан учраас юудэчүүдэд уучлал гэж байхгүй гэсэн.
God hates the Jews Бурхан юудэчүүдийг үзэн яддаг гэж хэлсэн. and always hated the Jews. Тэгээд үргэлж үзэн яддаг байсан. I hate the synagogue and I hate the Jews. Би синагог ба юудэчүүдийг үзэн яддаг гэсэн. How about that? За ямар сонсогдож байна? That is just straight, spoken outright. Энэ болохоор үнэхээр дайсны баримтлалыг ил болгож хийсэн зүйл байна. Is that the message of Jesus to the Jews? Энэ бол эзний юудэчүүд талаар хийсэн зүйл мөн үү? Is that the gospel? Энэ бол сайн мэдээ мөн үү? It's from the pit of hell. Энэ болохоор тамийн ёроолоос хилэгдэж байгаа үгс. But it wasn't from a Satanist. Тэгээ энэ болохоор сатанистийн амнаас гарсан үг биш. It wasn't an atheist who said it. Энэ бол атеистийн амнаас гарсан үг биш. It was one of the greatest church preachers. Энэ болохоор агуу тийм ээ чуулганд байсан агуу номлогчийн амнаас гарсан үгс юм а. He and many like him said such things about the Jews. Түүнтэй адилхан маш олон тийм алдартай номлогчид, евдээчид энэ талаар тийхүү ярьдаг байсан. When they had another topic for preaching, they were full of God's love, they were full of God's grace and full of the Holy Spirit. За өөр сэдв ярих болохоор Бурхны хайраар бас ариун сүнсээр дүүрч ярьдаг байсан. And people wrote about them that they were soft, godly people. Тэр хүмүүс юу гэж гэрчилдэг байсан гэхээр маш их зөөлөн бурханлаг хүмүүсээ гэж гэрчилдэг байсан. With hearts of great love for God and for men. Үнэхээр хүмүүст ба бурханд маш их хайртай тийм хүмүүсээ гэж тодорхойлдог байж. When you read about that and you compare their statements about the Jews, you can't but ask a question. Тэгэд тэр тодорхойлтыг сонсоо. Тэгээд тэр хүмүүсийн өөрсдийнх нь хэлсэн үгийг сонсоход Where was that love when they started speaking about the Jews? нэг юудэчүүдийн талаар хайраар хэлэгдэжсэн үгс юу н хайцсан бэ? Somehow it disappeared totally. Тэр үгс юудээс огт алга болцсон байна. Now maybe you're listening and thinking, okay, but that's words. За яг хөө энэ бол зүгээр хоосон яриа байсан байна гэж та нар бодож магадгүй. Okay, words are words. За хоосон үг бол үг шүү дээ. You see, words, when they are repeated often enough, they always are translated into action. За тэр үгсийг олон удаа татах юм бол тэр заавалчгүй үйлдэл болдог ба. Did you know about that? За үүнийхт энэ зарчмыг мэдэх үү? Do you believe that? За итгэж гэнэ үү энэ зарчим? The word always becomes flesh. За тийм ээ үг дараа нь өөрийн махан биетэй болдог. If you start thinking Бодж эхлэх юм бол and keep thinking and thinking, үргэлжлүүлэн бодох юм бол then you start talking about it, дараа нь түүнийг ярьж эхлэх юм бол and then you start doing it. дараа нь хийж эхэлдэг. Is that how it works? Яг ийм зүйл бид нар тохиолдог тийм ээ? Yes or no? Тийм үгүй юу? I think so. Тийм. I think that's the way we're made by God. Бид нар угаасаа иймэрхүү байдлаар үлддэг байхын тулд эзэн биднэрт ийм чанарыг өгсөн байгаа. So all of that anti-Jewish talk soon became action. За юудэчүүдийн эсэг энэ яриа нь удалгүй үйлдэл болж хувирсан. The Jews were persecuted by Christians. За юудэчүүдийг Христ итгэлтнүүд хавчих болсон. They were persecuted by Christians as Christ killers. Тэр юу Христийг алсан нөхөд гэдэг байдлаар тэд нэр үзэн ядагдах болсон. Maybe you read about crusades. Та нар янз бүрийн крусейдүүдийн тухай тийм ээ сонссон баг. That was in the 11th and 12th century and 13th century. За 11-ээс 13 дахь зуунд маш олон тийм аянууд явагдчихсэн, крусейдүүд явагдчихсэн. За загалмаатны аян тийм ээ. Тийм аян. The church in Europe decided to free Palestine from Muslims. Юу гэх юм бол чуулган Палестиныг муслим исламчуудаас чөлөөлөх тийм аян зарласан байгаа. At that time, Jerusalem and Palestine were under the control of Muslims. За тэр үед болохоор Иерусалим, Палестин нутаг болохоор мусульманчуудын эрх мэдэлд ор байдаг байсан. And the Pope said, we have to free the Holy Land. За тэгэнгүүт нь Паплам юу гэж хэлсэн байх юм бол бид нар ариун газруудыг чөлөөлөх хэрэгтэй гэсэн. Let's go and fight these Muslims. Бүгдээр явж тэр исламчуудаа тулалдъя гэсэн. Let's free Jerusalem from them. Иерусалимыг тэднээс чөлөөлж авъя. It's the city of our Lord. Энэ болохоор эзний хот. And so they gathered troops Тийм учраас тэд нар айран босгож ирсэн. and organized those crusades against Muslims. Одоо тэр аян дайныг эхлүүлсэн байна. But as they started marching towards Jerusalem, За тэд нар Иерусалим руу алхаж явхдаа they said, wait a moment. байж гараа. Дашин. Why are we going so far? Бид нар яг гэж ингэж хол явж байгаа байлээ. Right here in the midst of us, there are enemies of God. Яг одоо бидний дунд бидний хажууд Бурхны дайснууд байна. The Jews.
юдэчүүд байна гэж хэлсэн. Makes no sense to go that far for Muslims when we have the Jews right here. Энд юдэчүүд байхад бид нар тэнд исламчууд руу тэгж хол явах хэрэг байна уу? Let's first deal with them. За эхлээд бид нар хажуудлын And хүмүүстэй they were dealing with the Jews. тулъя гээд юдэчүүдийг хоморгож And ирсэн байна. most often the situation was like that. За иймэрхүү нөхцөл байдал маш олон удаа бий болсон. The Jews had two options. За юдэчүүдэд хоёрхан сонголт байсан. Either you die Нэг бол үх, or you convert to Christianity. нэг бол Христ итгэлтэй бол. Have you heard something similar today going on somewhere? За өнөөдөр хаарын газар нэг иймэрхүү зүйл болж байгааг та анзаарч байна уу? Have you heard of ISIS? Та нар ISIS-ийн тухай сонссон уу? Or IGIL as we call it? Эсвэл орсоор болохоор ИГИЛ гэж хэлдэг. What are they doing to Christians? Өнөөдөр тэд нар итгэж хүмүүст хандаж юу хэлж байгаа лээ? Same thing. Яг адилхан зүйлийг хэлж байгаа. Either we kill you, Эсвэл чи үх, we take a knife and just cut your head off. би та нарыг одоо энэ хутгаар чиний хоолойг чин огтлно. Or you convert to Islam. Эсвэл исламд итг. Now that's Islam. За энэ бол ислам. That's their method. Энэ бол тэдний арга барил. But when Christians did that, Харин Христ итгэлтнүүд энийг хийхэд is that what Jesus told us to do? энэ үнэхээр эзний заасан зүйл муу юм уу? Not at all. Тийм, огт биш. We're not supposed to put any pressure on anyone Бид нар хин нэгэн дээр нэг иймэрхүү байдлаар дарамт шахалт үзүүлэх ёсгүй. because God wants our free choice. Яг бол бурхан биднийг сонгох эрхчлөөтэйгээр бүтээсэн. And yet that was history. Гэтэл энэ бол харамсалтай түүх муу юм аа. And there were many, many bad things like that. За яг иймэрхүү маш олон одоо харамсалтай зүйлс түүхэнд байсан юм. Thousands of Jews died in those crusades. Яг тэр аян одоо дайны үед маш олон тэ одоо мянгаараа юудэчүүд алагдаж байсан. Because many didn't want to convert. Яг бол маш олон хүмүүс эзнийг хүлээн авахыг хүсээгүй. Many converted because they just had no other choice but die. Тэгээд тэр хүмүүс зарим одоо алагдахаас айгаад эзнийг хүчээр хүлээн авах юу явсан. But they continued secretly to keep Jewish lifestyle. Гэхдээ тэд нэр өргөжлүүлэн нууцаар юудэ итгэлээ сагсаар байсан. And when the Christians found out about that, they were killing them. За тэгээд Христ итгэлтнүүд үүнийг тэднийг одоо барьж илрүүлэхлээрээ дахиад барьж аваад алдаг байсан. And also many times the Christians were simply not offering the option of conversion. За тэгээд зарим маш олон тохиолдолд эзнийг хүлээн авах тэр боломжийг ч олгодгүй байжээ. That's what happened in Jerusalem. Иерусалимд яг энэ зүйлс тохиолдсон. When the Crusaders came to Jerusalem, Тэгээд одоо тэр нөгөө юу аян дай хийгчид Иерусалимд очиход they rounded all the Jews that were, they rounded a synagogue and the Jews were inside a synagogue. тэд нэр одоо синагог руу очиод тийм ээ одоо дотор нь юудэчд байж байгаа үед очиод And they simply set the synagogue on fire. тэгээд зүгээр тэгээ бүстэл гаднаас нь шатааж байсан. And they burned those Jews alive. Тэгэл бүх хүмүүс дотор байсан хүмүүсийг амьдаар нь шатааж байсан юм. And they were singing Christian hymns. Тэгэл дараа нь эргэж хараад юу магтаалын дууга тийм ээ дуулалуудаа дуулдаг байсан. What do you think about that? Та юу гэж бодож байна үүний талаар? Isn't that a good Christian thing to do? Тэр бол үнэхээр сайн Христ итгэлийн үйлс хийсэн үү тэд нар? When they were giving the Jews the option of conversion, За тэд нар сая хэлсэн бай заримдаа эзний хүлээн авах тэр боломжийг ч олгодгүй байсан. it wasn't like this. Please receive Jesus into your heart. За өөрөлдөл та за эзнийг зүрх сэтгэлдээ хүлээн авна уу та? And then you're my brother. Тэгэх юм бол та миний одоо ах юм уу дүү болно No. гэж хэлдэггүй байсан. It was like that. Тэд нар санал болгохдоо юу гэж хэлдэг байсан гэж? You will have to become a Christian. За чи Христэд итгэх ёстой. And that means you completely forget and just destroy in your life everything that has to do with your connection to Judaism and your Jewishness. Чи өөрийнхөө юудэ гаралтай холбоотой юдэизмтэй гаралтай бүх зүйлээсээ татгалзах ёстой гэж заадаг байсан. You stop praying like Jews. Чи еврей хүн шиг одоо юдэ хүн шиг айлан залбирхаа бол That means you stop praying like Jesus prayed. тэд нь болохоор Есүстэй адилхан залбирхаа бол гэсэн санаа. Because yesterday we talked about how Jewish Jesus was. Яг тэгвэл эзэн өөрөө хэрхэн юдэ байсныг бид нар ярьсан өчтөр. You stop living like a Jew. Чи яг юдэ хүн шиг айлан амьдрахаа бол гэж. That means you stop living like Jesus lived. Тэр нь болохоор яг эзэн амьдарч байсан шиг айлхан proved- амьдрах гэсэн санаа. Because we proved from the Bible yesterday that he lived as a Jew. Бид нар өчтөр эзэн Есүс өөрөө яг юдэ хүн шиг амьдрах And байсныг ярьсан. And he never told that his Jewish disciples should stop living as Jews. Тэгээд эзэн өөрөө хизээч та нар юдэ хүн шиг байхаа бойл гэж хэлээгүй шүү дээ. So that was the kind of conversion they were За offering. тэгэхээр иймэрхүү байдлаар тэд нар Христ итгэлийг тэр хүмүүс тулгадаг байжээ. And maybe you're saying, all right, За that was the medieval church. За тэр болохоор одоо тэр дундах цууны тэр үеийн чуулганы
арга барил байжээ. All of that was before the Reformation. За энэ болохоор одоо реформац тэр юуны агуу реформац өмнөх байсан үг дүүх юм аа. That was before the good guy by the name of Martin Luther came to the scene. За яг энэ мэдээж энэ реформацтай реформтой холбоотой одоо Мартин Лютер гэдэг хүн гарч ирсэн. All those church fathers were just not saved. За тэгээд Мартин Лютер юу хэлсэн бэ гэвэл за өмнө хэлсэн чуулганы өвөг эцгүүд тийм ээ аврагдаагүй байсан маа. They didn't know the Bible, they just preached their church traditions. Тэд нар Библийг номлоогүй харин зүгээр чуулганыхаа уламжлалыг номосон гэж хэлдэг бас. No wonder they ended up in such nonsense about the Jews. Тийм учраас евдээчид талаар ийм зүйлийг ярих нь аргагүй шүү дээ. That wasn't a real church. The real church came up with Luther. За тийм учраас жинхэнэ тэд нар бол жинхэнэ чуулган байггүй харин Лютер гарч ирснээс хойш жинхэнэ чуулган бий болсон юм а гэж ярьдаг хүмүүс бий болсон. Well, first of all, it's not true. За юуны төрөнд тийм энэ бол үнэн биш. They knew the Bible. Тэд нар Библийг мэддэг байсан. When it came to other topics, they preached the Bible very well. Тийм өөр сэдвүүдийн талаар заахтаа үнэхээр Библийг үнэн зөвөөрн заадаг байсан. Better than many of us. Эднээс өрдөөсөө илүүтэйгээр заадаг байсан. And they were believers. Үнэхээр яг жинхэнэ итгэгч хүмүүс мөн байжээ. For sure they were. Баталгаатай итгэгч хүмүүс мөн байсан тэр At least many of them. За үнэхээр At least many of them were. Тэг үнэхээр их дийлэнх ихэнх нь бол яг жинхэнэ итгэгчд байсан. That's one thing. За энэ бол нэг зүйл. The second thing is that when Luther came, he wasn't better. За тэгээд Лютер дараа нь гарч ирэхдээ тэр өөрөө тэднээс илүүтэй байгаагүй. When it came to the Jews, of course. За ялангуяа одоо юдэшүүдийн талаар In the beginning of his ministry, he understood that the Jews need the gospel. За тэр яг өөрийнхөө үйлчлэлийн ихэнх үед нь юдэчдэд аврал буюу сайн мэдээ хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. And so he was trying to convert the Jews. Тийм учраас юдэчдийг одоо Христ итгэлтэй болохыг оролдож байсан. And he was saying like, if I were a Jew and I would receive that kind of treatment from Catholics, of course I wouldn't want their Jesus. Тэгэж юу хэлдэг байсан байх юм бол мэдээж би жишээлбэл өөрөө евдээ хүн байгаад католик чуулганаас иймэрхүү дарамт шалтгаан авах юм бол би хизээч тэдний итгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж өөрөө хэлдэг байсан. He even wrote a little book that was titled This Jesus Christ was born a Jew. Тэгэхээр юу энэ Есүс Христ өөрөө евдээ хүн болж төрсөн юм а гэсэн тийм номыг бичсэн байна. And in the beginning he was really hoping that the Jews will listen to him. Тэгэд эхэндээ үнэхээр юудэч түүнийг сонсно гэж найддаг байсан. And that didn't happen. За харин энэ зүйл болоогүй маа. The Jews didn't want him. Юудэчүүд түүнээр дутаагүй. They saw that he is different from the Catholic Church. За католик чуулганаас Лютер бол ялгаатай байна гэдгийг харсан. But they saw that his goal is basically the same. Гэтэ түүний цаад зорилго нь яг адилхан байна гэж харсан баг. To convert them from their own religion into a very different religion. Юу гэх юм бол тэдний өөрсдийнх нь итгэлээс нь тийм ээ одоо юудэ итгэлээс тэдний өөрсдийнх нь итгэл рүү биднийг одоо уруулах гэж байна гэсэн. So the Jews said no to Luther. За тийм учраас юудэчүүд Лютерт үгүй гэсэн хариултыг өгсөн баг. And although he tried very hard, he didn't succeed. Маш их орлогыг хийсэн боловч тэр амжилтанд хүрээгүй. And so what happened later? За дараа нь юу болсон гэж We will find out after the break. завсралын дараа ойлгох болно. Let's make a 10-minute break. За бүгдээрээ 10 минут завсарлаа. Okay? So, back to the subject. За буцаа сэдв рүү оръё. We are dealing with some tough stuff, right? За бид нар маш хүнд хэцүү асуудлуудын хавас ярьж байна. It's not easy to listen to all of that, right? Энэ бүгдийг сонсоход бол амаргүй л дээ. It's maybe new to you. Та бүгдэд бас шинэ байгаа байх. It's not a happy story. Тэ энэ бол үнэхээр тийм одоо ад жаргалтай түүхүүд бас биш. So what? Shall we just close our ears? За тэглээгээд бид нэр яах юм зүгээр чихээ таглаа суугаад байх юм уу? No, as I said yesterday, we need to know the history. Бид нэр өчигдөр хэлсний дагуу тэ түүхээ мэдэх ёстой байна. Sometimes it's not a happy history. Тэгээ харамсалтай түүх бол дандаа тийм сайхан байдаг. But we need to know it in order to learn from it. Гэхдээ бид нэр суралцахын тулд бид нар мэдэх шаардлагатай. Wise people learn from mistakes. Тэгэд энэ юу алдаа мадгаас бид нар юу тэгээ яагаад сурах ёстой вэ? They learn from their own mistakes. Тэгээ бид нар одоо алдаануудаас мэдээ сурна. Буруу And also from the mistakes of other people. Өөрсдийнхээ гэхдээ тэрнээс гадна бас бусдын хийсэн алдаанаас бас суралцах боломжтой. And we're talking about Christians. We're talking about believers in Jesus like you and I. За одоо бид нар бас юу ярьж байгаа нөхлөөр яг та биднэртэй адилхан итгэж хүмүүсийн хийсэн алдаануудыг ярьж байна.
specifically about Gentile believers who made big mistakes concerning the Jewish people. За ялангуяа чуулган тийм ээ евдээчүүдийн талаар ямар их эндүүрэлт автагдж байсныг бид нар ярьсан. And before we continue, I want to ask you a question. Тэгээд үргэлжлэхээс өмнө би та бүгдээс нэгэн асуултыг асуумаар байна. Maybe you're saying, yeah, but God forgives mistake. God forgives sin. Тийм ээ бурхан гим нүглийг бас алдаа мадыг уучлдаг нэгэн. Why really talk too long about it? Тэгээд үүний талаар бид нар ингэж их удаан ярих ямар шаардлага байна? I agree, God does forgive. Тийм ээ бурхан уучлдаг. That's absolutely true. Тэр бол үнэхээр үнэн. And that's very important. Тэр нь өөрөө маш чухал. But we also should know that there are consequences of our sins. Гэхдээ бид нар бас гим нүгэлт чинь үр дагавар гэж байдаг гэдгийг You know, хэлмээр. God forgives your sin Бурхан таны гим нүглийг уучлана. and He forgives my sin. Бас миний гим нүглийг уучлана. But we have to deal very often with the consequences anyway. Гэхдээ уучлсан ч гэсэндээ ард нь бидний одоо хийсэн гим нүглийн үр дагавар нь үлддэг ба. If I say something bad to someone, Би хэнийг нь муу юм хэллээ гэж бодъё. will God forgive me? Yes. Бурхан намайг уучлах уугүй л уучлана. But will the person forgive me? Гэхдээ тэр хүн намайг бас уучлах чадах болов. I hope so, Би уучлах баг гэж найдаа. but I'm not sure. Гэхдээ би бас баталгаатай хэлж чадахгүй. Will my words destroy the relationships? Миний үг тэр хүнтэй харилцааг юу нураах болов. It's very possible. Тэг нураах магадлалтай. There are consequences Яг үр дагавар гэж зүйл байдаг. that we have, and we have to deal with them. Тийм учраас бид нар үр дагавруудтайгаа амьдрах шаардлагатай болд юм аа. That's why we're really talking about this subject. Тийм учраас бид нар энэ одоо алдаа хамаатны талаар ингэж ярьж байгаа. Those bad words and actions of the church against the Jews had consequences. За тэр чуулганы зүгээс евдээчүүд хандсан энэ тэ одоо буруу үгс, буруу хандлага нь өөрийн гэсэн үр дагавар төрүүлсэн байна. And we will talk some more about the consequences for the Jewish people. За тэгээд бид нар евдээ хүмүүс өөрсдөө бас ямар үр дагавартай байсан бэ гэдгийг бид нар But it's дараа нь ярина. not only that. Тэгээд ганцхан ингэ зогсохгүй. There were also consequences of these actions for the church itself. Тэгээд чуулган өөрсдөө тэр тийхүү зүйлсийг үйлдснээр ямар үр дагавартай, өөрт нь ямар үр дагавартай байсан бэ гэдгийг бид нар Let's go for a moment to the book of Genesis. Эхлэл номоос Genesis chapter 12. 12 дугаар бүлгээс уншийе. Genesis chapter 12. And I would like you to read verses 1, 2, and 3. 12-ийн 1-3 дугаар ишлүүдийг харъя. За, тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явахтун. Чамаас би агуу үндэстнийг гаргаж чамааг би юрөө чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд юрөөл болтугай. Чамааг итгэгчдийг би юрөөгчдийг би юрөөж чамааг хараагчдыг би хараана. Газар дэлхийн бүх овг чамаар юрөөгдөх болно гэв. In verse 3 it says here, God says to Abraham, I will bless those who bless you, and whoever curses you, I will curse. 3 дахь ишлэлдэр чамааг юрөөсөн болгоныг би юрөөж хараасныг би бас хараана гэж хэлж. And then the same things in the Bible were said to his son. Тэгэд яг Библиэлд бас яг эдгээр зүйлс тийм ээ хөвгүүдэд хандаж бас хэлэгдсэн байна. And then God says the same thing to his grandson Jacob. За тэгээд түүний одоо ач болох тийм ээ Яаковд бас хандаж хэлсэн байгаа энэ үгсийг. And these words basically have power for the whole history of the Jewish people. Тэр Израильчүүдийн түүхэнд эдгээр үгс нь үнэхээр үр нөлөөтэй байдаг гэдгийг харж болно. That was a divine principle that God established in the Bible. Тэр Библиэлд нэгэнтээ тогтоосон бурханлаг зарчим энэ муу юм аа. That one of the keys to blessing was the attitude to the seed of Abraham. За тэгэхээр Библиэлд дахин гардаг нэг хандлага болохоор Авраамийн үр удамд хандлага байна. If you bless the seed of Abraham, God says you will be blessed. Авраамийн үр удмыг бид нэр өрөөх юм бол та нар өрөөгднө гэдгийг энэ дээр хэлсэн. And if you curse them, I will curse you. Хэрв хараах юм бол би тэр хүмүүсийг эргээд хараана. So it's a complicated thing. Тэр энэ бол өөрөө маш тийм амаргүй тийм ээ. These people that we talked about, they were believers in Jesus. За яг л бидний яриад байгаа хүмүүс болохоор эзэн Есүст итгэдэг хүмүүс. And that means they were blessed. Өөрөлдөө тэр хүмүүс аль хэдийнэ өрөөгдсөн хүмүүсээ гэж ойлгож болно. There is no greater blessing than knowing Jesus. Эзнийг мэдхээс илүү агуу өрөөл гэж байхгүй. That is the greatest blessing that you can have. Бид нэр өгдөж болох хамгийн агуу өрөөл мөн үгүй л мөн. At the same time, these people were cursing the Jews.
Тэгсэн мөртлөө тэдгээр хүмүүс нь юудэчүүдийг харааж байсан. And that means they didn't have the fullness of the blessing they could have. Тэгснээрээ тэд нэр өөрсдөд нь оноогдсон тэр ерөөлийг бүрэн хэмжээгээр нь өөрсдөө авч чадахгүй байна гэсэн үг юм аа. Isn't it sad? Энэ одоо харамсалтай зүйл биш гэж юу? Maybe you're asking, how do you know that they didn't have the full blessing? Тэгэхээр та нар гайхаж магадгүй тийм ээ. Яаж та одоо тэр бүрэн хэмжээгээр ерөөлийг аваагүй яаж мэдчих байгаа юм бэ гэж. Well, I can't prove it to you like you prove a mathematical theorem. За би яг энэ математикийн теорем ярьж байгаа юм шиг яг ингээд та баталж чадахгүй. But I know the Bible. Тэгэхээр би Библийг мэдэж байгаа. And I know God. Би Бурхныг мэдэж байгаа. When God says something, Бурхныг юм хэлэхлээр it is powerful forever. Бурхан хэлж байгаа зүйл нь үрд мөнхөд хүчин төгөлдөр байдаг юм аа. This is just a short line. За энэ бол маш богинохон хэсэг байна. Just a few simple words. Зөвхөн хитгэн энгийн өгүүлбэр байна. Spoken many hundreds and thousands years ago. За энэ болохоор хэдэн одоо 100 жилийн өмнө тийм ээ хэлэгдсэн үг байна. I will bless those that bless you. Хүнийг өрөөж байгаа хүмүүсийг би өрөөх болно. And those who curse you, I will curse. Тэгээ хараасан хүмүүсийг би бас хараах болно гэсэн. And these are powerful words. За эдгээр үгс бол үнэхээр ноцтой хүчрхэг үгс юм аа. And they're still valid today. За өнөөдөр ч гэсэндээ хүчин төгөлдөр байгаа юм аа. That's how I know that there were consequences also for the church. За бас чуулганд үр дагавар байгааг нь би бас энэ үгтэй холбоотой мэдэж байгаа. That's why we're talking about that. Тийм учраас би энэ цагийг гаргаж ярьж байна. Not only because it's wrong in itself, regardless of the consequences. За зөвхөн зөвхөн үр дагавар хайж байгаа зүгээр хийж байгаа зүйл нь буруу учраас биш харин үр дагавартай нь би холбож ярьж байгаа. Яг үл хараал яригдчихэж байгаа учраас. But also because it's dangerous. Дээрэс нь энэ бас өөрөө аюултай зүйл. Okay? So let's continue. We stopped with Luther. За бид нэр Лютер дээр зогссон байгаа. So we said that he started well with the Jews. За Лютерийн одоо гараа тэгээ үйлчлэлийн гараа нь болохоор юудэчүүд зөв хандлагатайгаар эхэлсэн. He started out like a friend of the Jews. Юудэчүүдийн найз байр сууриас эхэлсэн байна. But then he saw that his mission to the Jews in order to evangelize is not successful. Тэгээд юудэчүүдийн сайн мэдээ хүргэх тэр одоо орлого нь бүтлгүүцсэн. Because you see, he was offering to them a religion that looked very different from the religion of Jesus and his first disciples. Яг тэгвэл тэдний санал болгож ирсэн сайн мэдээ нь болохоор эзэн Есүс өөрийнхөө одоо 12 дагалдагчтайгаа санал болгож ирсэн тэр сайн мэдээнээс ялгаатай байсан юм аа. The Jews looked at Luther and his church and they couldn't recognize anything Jewish. Мартин Лютерийн тэр чуулганыг тэдний дагалдагчдыг хараад ямар ч юудэ зүйл байхгүй байгааг харсан байгаа. Oh yes, there was the Old Testament. Тэгээ хуучин гэрээ байсан. And there were other things similar. Тэгээ зарим жоох ижил төстэй зүйл харагдсан. But on the whole, it looked so strange, so different. Яг ерөнхийд нь цогцоор нь харах юм бол маш их ялгаатай байсан. And so they said no. Тэгвэл учраас тэд нэр үгүй гэдэг хариу өгсөн. And how did Luther react? Тэгээд тэд нэр яг энэ нөхцөлд ямар одоо хариу барьсан бол? Again, this is the third time I'm repeating. This is a crucial moment. За яг тэр хариу барих үе тийм ээ. Хаштанд хариу барих үе болохоор шийдвэрлэх үе байдаг гэдэг би дахин хэлмээр байна. How do we react to opposition to our message? Тэгээ бидний эсрэг хандж байгаа хандлага хавчлаганд бид нэр яаж хариу өгнө гэдэг бидний итгэлийг илтгэдэг юм аа. When people harden their heart against us, how do we react? Хүмүүс бидний эсрэг тийм ээ зүрх сэтгэлээ хатууруулахад би ямар хариу өгч байгаа нь тэний чансааг илтгэнэ. Unfortunately, Luther's heart also got hardened. Тэгээ харамсалтайгаа нь Лютерийн зүрх сэтгэл нь бас хатуурсан байна. I believe he was a great man of God. Тэгээд би үнэхээр түүнийг одоо Бурхны агуу нэгэн байсан гэдгийг And итгэж байгаа. God really used him. Бурхан түүнийг үнэхээр агуугаар ашигласан. But towards the end of his life, his heart towards the Jews was very, very hardened and embittered. Гэхдээ түүний одоо амьдралын төгсгөл сүүл хэсгээр болохоор юудэчүүдийн эсрэг түүний зүрх сэтгэл маш ихээр хатуурсан. And he wrote another book about the Jews. Тэгээд тэр юудэчүүдийн талаар ахин нэгэн ном бичсэн байна. And it was titled On the Jews and Their Lies. Тэд нар болохоор юудэчүүд ба тэдний худал хуурмаг гэсэн ном. And in this book he asks this question. За энэ ном дээр нэгэн асуултыг тавьсан. What shall we Christians do with this rejected and condemned people, the Jews? За итгэж хүмүүс бид нэр энэ одоо худал хуурмаг дээрээс нь тэ одоо яллагдсан энэ хүмүүсийн талаар бид нэр хэрхэх вэ? Listen carefully to this question. За энэ асуултыг та анхааралтай сонсороо. He calls the Jews rejected Юудэчүүдийг болохоор одоо үгүйсгэгдсэн гэж хэлсэн. and condemned. Тэгээд яллагдсан хүмүүс гэж хэлжээ. Before we get into his answer, is that a right question?
Тэгэхээр бид нар хариултын сонсохоос өмнө энэ асуулт нь өөрөө зөв асуулт юм уу? Are the Jews really rejected and condemned? Юудэчид үнэхээр үгүйсгэгдсэн, дээрэс нь ялыг хүртсэн хүмүүс муу юм уу? Is that what Paul taught? Паул ч яг энэ зүйлийг хэлсэн юм уу? Did God reject his people, he says in Romans 11:1? God forbid, he answers. Тий 11-р Ром 11-р бүлгээр бурхан үнэхээр өөрийнхөө хүмүүсээс татгалцсан юм уу? Тийм юм бүү байх болтоо гэж хэлсэн ба. Amen. And Luther, a man of God, who was teaching the book of Romans in this area, suddenly was blinded. За гэтэл одоо өөрөө тэр номыг бичсэн хүн тийм ээ. Мартин Лютер өөрөө яг энэ талбар дээр сохорсон байгаа. Isn't that a lesson for us? Энэ бидний хувьд суралцах зүйл биш гэж юу? How you can be used by God in some areas Та зарим салбар дээр бурхнаар агуугаар ашиглагдаж болдог. and totally blind in other areas. Гэсэн мөртлөө зарим салбарын хувьд болохоор үнэхээр харалган болох боломж байдаг юм байна. Isn't that fearful? Энэ бол бидний айх эмээх ёстой зүйл биш гэж юу? I don't know about you, but it puts the fear of God into my heart. Тэгээ миний та нарын хувьд ямар байгааг мэдэхгүй гэхдээ миний хувьд болохоор би зүрх сэтгэлдээ жоохон айцтай байна. But listen to his answer. За түүний хариултыг харъя. His answer consisted of 8 points. За түүний хариулт нь болохоор 8 пунктээс тогтно. And I don't want to read all of them Би бүгдийг нь уншихгүй. for the sake of time, Цаг байхгүй. but I want to read a few. Гэтэ заримаас нь төлөвлүүлъя. So his first advice is to set fire to the synagogues and to Jewish schools and to bury them with dirt. Түүний эхний одоо зөвлөгөө нь юм байна. Бүгд тэдний синагогуудын шатаагаад, сургуулиудын шатаагаад шороогоор булъя. So that no man will ever see again a Jewish synagogue or a Jewish school. Тэгснээр хин нэг нь хизээж тийм ээ. Юудэ синагог эсвэл юудэ сургуулийг бүх үзэгдэн гэсэн зөвлөгөө өгчээ. His second advice to Christians about the Jews is that the houses of the Jews should also be razed and destroyed. За тэгэхээр юудэчүүдийн гэрийн хувьд тийм ээ ямар зөвлөгөө өгсөн байх юм бол чуулган бид нар бол тэр гэрүүдийн одоо цөлмөөд устгах ёстой гэсэн тийм зөвлөгөө өгч. The third advice is that all their prayer books and their Talmud writings, which contain idolatry, lies, cursing, and blasphemy, shall be taken away from them. За гурав дахь зөвлөгөө нь болохоор тэдний залбирлын номууд нь тэдний талмуд ном нь болохоор тий маш их хараалаар дүрсэн, хул хурмгаар дүрсэн байгаа учраас тэднийг бүгдийг бид нар устгах хэрэгтэй. The fourth advice is all the Jewish rabbis, all the Jewish teachers should be forbidden to teach under the pain of death. За дөрөв дэх зөвлөгөө нь болохоор юудэ багш нар болох тийм ээ раби нарыг бүгдээр нь одоо өхлийн ялтаагаар номлохын заахын хориглох ёстой гэж хэлсэн. A few more advices and then the last one. За тэгээ хэдин одоо зөвлөгөө байсан хамгийн сүүлд нь ингэсэн байна. Expel the Jews from the places where Christians live. Тэгээ Христ итгэлтнүүдийн амьдардаг газар нутгаас юудэчүүдийг хөөн гаргах тун. Is that a very Christian? Are these advices very Christian? За энэ болохоор үнэхээр одоо Христ итгэлт хүний Are they зөвлөгөөнүүд байна уу? Are they in the spirit of Paul and Jesus and Stephen? За Паул элчийн эзэн Есүсийн бас Стефаны сүнсээр бичигдсэн хэлэгдсэн тийм зүйлс мөн байна уу? Just the opposite. Яг эсрэг зүйл байгаа. Now we said that words lead to actions. Тэгэхээр бид нэр үг бол хожим үйлс болдго юм а гэдэг хэлсэн. And the worst action against the Jews that ever happened in history is the Holocaust. Тэгэхээр түүхэнд байгаа одоо энэ хамгийн том одоо гамшигтай үйлдэл бол тийм ээ одоо Holocaust буюу хоморглон одоо устгах энэ түүх юм а. That happened during the Second World War. За энэ болохоор дэлхийн 2 дугаар дайны үед болсон. When Hitler and the people that helped him destroyed 1/3 of all the Jews in the world. За энэ болохоор Гитлер ба түүний хамсаатнууд нийлээд бүх эдээчдийн одоо 3/1-ийг алсан ийм түүх юм а. Altogether 6 million Jews died. Нийтдээ 6 сая гаруй юдэвчид алагдсан юм а. How many Mongolians are today in the world? Өнөөдөр монголчууд дэлхий дээр хэд байдаг вүлээ? 3 million in Mongolia, За Монгол болохоор Монголд 3 8 million in China, За урд зүгт болохоор 8 сая. about 200,000 abroad. За магадгүй өөр үндэстнүүд амьдарч байгаа нь болохоор 2-300 мянга. So let's say 11.5 million. За тэгээд
За яг нэг дахиад юу тэгээ хагас сая хүмүүс одоо нутгасаа гадна амьдарч байна гэж бодъё. Before the World War II, there were 18 million Jews. За дэлхийн 2 дугаар дайрын сүм нь болохоор 18 сая юудэвчид байсан. Hitler and his friends destroyed 6 million, 1/3. За тэгэхээр 3-1 болох 6 сая юудэвчидийг Гитлер ба түүний хамсаатууд нь устгасан байна. What would be 1/3 of all the Mongolian people? За бүх монголчуудын 3-1 гэх юм бол тоогоор хэд болох вэ? Close to 4 millions. За магадгүй нийт ярих юм бол тэгээ 4 сая болох байх. Just to help you understand what it means. Тэгэхээр энэ үйл явдал нь яг ямар гамшигтай байсан бэ гэдгийг зөвөр ойлгох үүднээс энэ харьцааг гаргаж ирлээ. Why they were destroyed? Тэд нэр яагаад алагдсан бэлээ? Because they were fighting in the Russian and American armies. Тэд нар нөгөө Оросын эсвэл одоо Америкийн айрамд байсан учраас тэгсэн болов? Against the Nazis, against the Germans and Italians and Japanese. За Италичууд тийм ээ Япончууд нацийн цэргүүдийн эсрэг арми эсрэг байсан учраас алагдсан болов? In other words, were they killed on the battlefield as soldiers? Тэд нар одоо дайны талбар дээр яг цэрэг байхад нь алсан болов? No. Үгүй ээ. I'm not talking about those Jews. Би яг тэр юудэвчдийг оруулахгүйгээр ярьж байна. There were Jewish people fighting in the Soviet army, in the American army, in the French and English armies. There were Jewish people fighting in those armies too. За мэдээч юудэвч тийм ээ одоо тэр Америкийн арми, Оросын аримд байсан юудэ хүмүүс. But I'm talking about other victims. Гэтэ би өөр алагдсан тэр одоо хүмүүсийн тухай ярьж байна. Hitler was destroying the Jews specifically not as Russian Jews or American Jews or as French Jews that were fighting him, but as Jews. Тэгэд Гитлер устгахтаа тийм ээ энэ болохоор Оросын талд байгаа юудэвчүүд эсвэл Америкийн талд байгаа юудэвчүүд гэдэг утгаар налаагүй харин тэр хүн юудэ учраас He was destroying men and women and children and babies. Тэгээ эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшингүү алж байсан юм. He built concentration camps and gas chambers, and he was gassing them to death and killing them, shooting them. Тэр болохоор хорих лагеруудыг тийм ээ олноор нь бий болгоод тэр хүмүүсийг хорт хийгээр бас тийм буудаж хөнөөж байсан. And unlike the Christians in the medieval time, he didn't care what they believed. За бас яг дундад зууны итгэгч байсан шиг адилхан тийм хандлагаар тийм тэр хүмүүс юунд итгэдэг нь түүнд сонирн байгаагүй. He wasn't giving them the option of conversion into Christianity. Гитлер болохоор Христэд итгэхэр боломжийг тэднэрт олгоогүй. He was just saying, if you're Jewish, if there is Jewish blood in you, you should die. Юу гэх юм бол хэрв чи юудэ хүн бол хэрв чамд юудэ цус урсаж байгаа бол чи өөхөх ёстой гэж хэлж байсан. If only one of your parents or if only one of your grandparents was Jewish, we should destroy them. Хэрв чиний зөвхөн эцэг эх чинь биш хэрв эмээ өвөөнрий чи нэг л юудэ хүн байсан бол чи өөхөх ёстой гэж үздэг байсан. No matter what you believe. Тэгэхээр юунд итгэх чинь сонирн биш. No matter what you do in life, whether you're a professional or you have no job or you're a criminal, doesn't matter. Тэг амьдрал дээр чи одоо ажилтай байна уу, боловсролтой байна уу, эсвэл гинт хэрэгтэн байна уу, ердөөсөө хамаагүй. No matter your age. Хэдэн настай байх чинь хамаагүй. Jewish children should not be taken to other families and raised as Germans or Russians. No, they should be sent to death in gas chambers. Жоохон хүүхдүүд ч гэсэндээ тийм ээ өөр ямар нэгэн айлд өргөгдөж авах боломжгүй. Тэр хүүхдүүд жоохон ч гэсэндээ бүр нас хязгаар одоо насны ямар одоо харж үзэх зүйл байхгүйгээр тэр хүүхдүүдийг алж устгах ёстой гэж зааж байсан. Why? Яагаад вэ? Because he believed that the Jews are not human beings. Яагаад гэвэл юудэчүүд бол хүн биш гэж итгэж байсан. They are from Satan himself. Тэд бол сатанаас гаралтай гэж үзэж байсан. He quoted the words taken from the New Testament. Тэгэд шин гэрээнээс үг авч Гитлер хэрэгжилж байсан. You are children of your father devil. Та нар диаволын удам гэж хэлж байсан. That Jesus said to a group of people эзэн болохоор яг тодорхой хүмүүст хандаж энэ үгийг хэлсэн. That wanted to stone him. Өөрийн чулуудах гэж байсан те тэр хүмүүст хандаж хэлсэн үг байгаа. That was in the Gospel of John and that was just a group of people. Тэр болохоор Иохны сайн мэдэн дээр байгаа. Тэгээ тэр нь болохоор явцуу цөө тооны хүмүүст энэ үгийг хэлсэн. And of course they were Jews. Мэдээж тэд нар юудэчүүд байсан. Because Jesus preached only to the Jews. Яг үл эзэн өөрөө юудэчүүдэд сайн мэдээ тунхагласан байгаа. But he didn't mean the whole people. Гэхдээ юудэ үндэстний хувьд яриаггүй байсан. His apostles were Jews too. Түүний элчнэр нь бас одоо юудэ хүмүүс байжээ. So that's how things worked.
За яг иймэрхүү байдлаар нөхцөл байдал хүрсэн байна. Why am I talking about Hitler now? Тэгэхээр одоо би яад Гитлерийн тухай яриад нөө. Because Luther helped Hitler. Яа тэгвэл ер нь нарийн дээрх юм бол Лютер Гитлер тусалсан байна. You're saying, how could Luther help Hitler? Мартин Лютер ч яахлаараа Гитлер тусалж таардаг үлээ гэж та бодно. First of all, Luther lived in the 16th century and Hitler lived in the 20th century. Нэгдүгээр юм байна. Лютер болохоор 16 дугаар зуунд амьдарч байсан, Гитлер ч болохоор 20 дугаар зуунд байсан. Secondly, Luther was a Christian and Hitler was anti-Christian. Хоёрт нь болохоор Лютер ч өөрөө итгэвч хүн байсан, харин Гитлер болохоор итгэлгүй хүн байсан. That is true. Энэ үнэ. But you have to remember Гэтэ та нар санах ёстой нэг зүйл байна. that what Luther said about the Jews, Hitler liked very much. Лютерийн евдейчүүдийн талаар хэлсэн зүйл нь Гитлерд ихэд таалагдсан байна. These advices from Luther's book and the book itself that I just quoted from, it was very widely distributed by the Nazi Party in the 1930s. Тэгээ миний таард сая уншиж өгсөн тийм ээ тэр хэсгээс уншсан тэр ном болохоор Гитлерээр наци одоо нацистуудын дунд маш ихээр тараагдж байсан тийм ном. And even in 1918, Hitler said about Luther like that. За 1918 онд ингэж хэлж байсан байгаа. Only now we're beginning to see the Jew as he saw him then. За бид нар одоо л тэр үед те одоо Лютер яаж евдейчүүдийг харж ирсэн бид нар одоо л яг тэр өнцгөөс нь хардаг болж байна гэж дурддагч байсан байна. That's how Luther helped Hitler. Яг ийхүү Лютер Гитлер тус болсон байна. Түүнд ашиглагдсан байна. Luther was a German. За Лютер болохоор герман хүн байсан. He was very widely respected in Germany. Тэр Германд маш их нэр хүндтэй хүн байна. And when the Nazis had the first major Jewish pogrom, за тэгвэл наци болохоор евдейчүүдийн эсийг одоо туршилт эхлэхэд you know when that happened? It happened on September 9, 1938. за 1938 оны 9 сарын 9-нд юу болсон гэж. You know why they chose that day? Энэ үдийг би яагаад ингэ тодтогхон хэлж байгаа гэвэл Because September 9 was Luther's birthday. энэ болохоор Лютерийн төрсөн өдөр байсан юм Aha. You see? Харж байна уу юу болж байгааг нь? You see the connection? Ямар холбоо сүлбэ байгааг нь харж байна уу? And if you go back into history again, into medieval times, you will see the parallel between anti-Jewish laws and the Nazi laws in the Nazi Germany. Тэгээд дундад зуунд байсан тийм ээ юдэчүүдийн эсрэг бодлого тэнд байсан одоо дүрмүүдийг харах юм бол яг нацистуудын хэрэгжилж байсан тэр одоо юу гэдэг хууль дүрмтэй маш адилхан тий уялдаа холбоотой байгааг олж харж байна. The laws were almost exactly the same against the Jews in medieval Europe and in Nazi Germany. Тэгэхээр яг тэр дундад зуунд юдэчүүд хандж байсан тэр хандлага нь яг нацистуудын одоо өвлөж авсан зүйл байсан юм. The Nazis went just only one step further. Гэхдээ нацистууд нь тэднээс арай жоохон одоо харгас байсан. They said the Jews have no right to live whatsoever. Never, anywhere. Яаж энэ төрхөлтийг бүр ахиулсан гэх юм бол юдэ хүн бол ердөөсөө амьдрах эрхгүй гэж үзсэн байгаа юм. That's how the church basically paved the way to the Holocaust. За тэгэхээр яг ийхүү чуулган өөрөө тэр юдэчүүдийг хоморлон устгах энэ үйл явцын замыг өөртөө тавьсан байна. So my question to you is today, are we willing to learn from this history? Тэгвэл би өнөөдөр та бүгдээс асуумаар бид нар энэ түүхээс суралцахыг хүсэж байна уугүй? Are we willing to take a stand on these issues? Бид нар яг энэ асуудал дээр бид нар өөрсдийнхөө байр суурийг илтгэх ёстой юу үгүй? I'm not saying that you should love the Jews to the degree that you agree with every Jew on everything. Би юу хэлж байгаа юм бол евдейчүүдийн хэлж байгаа бүх зүйлтэй санал нийл гэж хэлээгүй. Of course not. Бид нар тийм хийх ёсгүй. Jews are Jews, and if you're not Jewish, Judaism believes what it believes, and you believe in Jesus. But how will you relate to the Jews? Will you relate to the Jews in arrogance and pride and hatred? Like these people, who are also Gentile Christians like yourself? Or you will both disagree and love? We need to learn how to do both at the same time.
хоёр зүйлийг хоёуланг хийдэг болох хэрэгтэй. Sometimes it's not easy, За энэ болохоор амаргүй. especially when they don't like you. За ялангуяа тэр хүмүүс биднэрт одоо онцгүй хандаж байгаа үед. But if we believe in Jesus, Гэтэ хэрэг та үнэхээр эзэнд and итгэдэг. if we really believe in the help of the Holy Spirit, За үнэхээр ариун сүнсний тусламжинд итгэдэг бол then it's possible. энэ боломжтой. It's possible. Боломжтой. Do you believe that? Та үүнд итгэж байна уу? It's possible to have a heart of Paul. Биднэрт яг Паул элчийн зүрхтэй байх боломжтой. It's possible to have a heart of Moses. Биднэрт Мосегийн зүрх байх боломжтой. It's possible to have a heart of love, Биднэрт хайрын зүрх байх боломжтой маа. even in the most difficult circumstances. Хамгийн хэцүү нөхцөл байдал ч мөн адил. And our calling is not less at all than having that. Тэгэхээр бидний дуудлага бол үүнээс одоо бага зүйл биш юм аа. God is here for us Бурхан энд бидний төлөө байна. to give us His help by the Holy Spirit. Ариун сүнсээр та бидэнд туслахаар бас энд байна. Jesus lived that life on the earth. Дэлхий дээр алхаж байх үедээ бас яг энэ хайраар байсан юм аа. He also died that way on the cross, Бас загалмаа дээр яг ийм зүрхтэйгээр л алгацсан гэсэн. with words of love and forgiveness on His lips. Тэр өөрөө загалмаа дээр одоо хайрын ба уучлалын үгийг гаргаж байсан. Forgive them, for they don't know what they do. Эдгээр юу хийж байгаагаа мэдэхгүй учраас та уучлаарай гэж гуйж The only байсан. question now to us is, are we willing? Тэр биднээс асууж байгаа нэг асуулт бол бид нар энийг хүсч байна уу үгүй юу? So are we willing? Бид нар хүсч байна уу? That's the question. Энэ асуулт. And each one has to answer to God. Тэгээ хүнийг бүр эзний өмнө энэ асуулт. I suggest we take a little break right now, not a big break, but a break for a short prayer. За би болохоор одоо түр залбирах тийм цаг гаргамаар байна. If you feel like praying. Хэрэг та яг залбирмаар байгаа шүү дээ. But I want you to give an opportunity if the Holy Spirit wants to lead you and touch you, За тэгэхээр ариун сүнстэй та биднэрт хүрэх биднийг өдөрдох тэр боломжийг олгомоор байна. so that you can respond to what you have heard. Яг саяны сонссон зүйлд бид нар хариу өгөх тэр боломжийг Because otherwise it makes no sense. гаргамаар байна. Тэгэхгүй бол энэ бол өөрөө ач холбогдолгүй зүйл ээ. If God has been speaking to you, we need to respond. Хэрв бурхан танд хандаж үгээ хэлж байсан бол та бас яг эзэнт бас хариу барих цаг. And I need that opportunity not less than you. Тэгэхээр надад ч гэсэндээ та нартай адилхан боломж өгөгдөж байна. As I said, the fact that I'm Jewish doesn't make me naturally love my people. Би юудей хүн учраас би зүгээр л хар аяанда өөрийнхөө хүмүүст хайртай гэсэн үг бас биш. Because this love is supernatural. Яг тэгвэл бид нар ер бусын хайрын тухай ярьж байгаа I учраас. need it just like you need it. Танд хэрэгцээтэй байгаа тусламж надад бас хэрэгтэй. So let's just bow our hearts for a Учраас moment. бүгдээ эзний өмнө зүрх сэтгэлээ гудаалгая. And you pray your own prayer if you want. You can follow my prayer. Та нар Just- өөрсдийнхөө залбирч болно, эсвэл намайг бас дагаа залбирч болно. Just do as you are led by the Spirit. Та сүнсээр хөдлөгдөөд үнийг хийгээрэй. God is good. Бурхан бас сайн. He hears prayer. Тэр бидний залбирлыг сонссон. Expect to see changes in your life. Таны амьдралд өөрчлөлтүүдийг эзэн гаргахыг If хүсэж you prayed in байна. faith, God will move. Хэрвээ та үнэхээр итгэлээр үлдэх юм бол Бурхан таны амьдралд хөдлөх болно. Amen. Амен. Hallelujah. Халелуя. And remember what I told you in the beginning yesterday. Өчигдөр бид нар бас эхэндээ хэлж байсан зүйлийг та бүхэн санаж байгаа бах. You are an ambassador. Та бол элч төлөөлөгч нар юм аа. This is an equipping seminar. За энэ болохоор бидний зэвсэглэх семинар гэж Whatever хэлсэн. you have learned, Та нар сурсан бүгдээ first of all, practice it та өөрөө хэрэгжүүлээрэй. and then also share with others. Дараа нь бусдадтай хуваалцаарай. Amen. Амен. That's the way. За тэр бол бидний хийх ёстой зүйл юм аа. Now, what we have just done this moment, За бидний дөнгөж сая хийсэн зүйл бол many Christians did after the Second World War. хоёрдугаар дэлхийн хоёрдугаар дайны дараа маш олон итгэж хүмүүсийн хийсэн зүйл юм аа. They have realized their guilt as Christians, Тэр хүмүүс итгэж хүмүүсийн хавьд өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн ба. and they have repented for the sins of the church. Тэгээд чуулганы гэм нүглийг тэд нэр одоо зуучлан залбирч And they, хэлсэн байгаа. and they committed themselves to loving the Jewish people Тэгээд өөрсдийгөө евдээчүүдийг хайрлахад зориулсан шинээр. instead of hating and being arrogant. Тэднийг үзэн ядаж тэд нэрийг одоо тийм ээ одоо буруутгахаас илүү хайрлахыг хүссэн байгаа. And that is wonderful. За энэ бол гайхамшигтай зүйл юм. And that is supernatural. За тэгээ энэ бол өөрөө ер бусын зүйл юм аа. Praise God for that. Эзэн далдран байг. However, history has continued. Тийм боловч түүх үргэлжилсэн. And two things happened Тэгээд хоёр зүйл болсон ба. after the World War. Дэлхийн хоёрдугаар дайны дараа. One is that in 1948, the state of Israel was created. За нэгдүгürt нь болохоор 1948 онд Израиль улс бий болсон ба. The other thing is
that many Christians realized that because the Jews experienced so much pressure from the Christian church, they don't want to hear the gospel preaching. Маш олон юудэчүүд чуулганы талаас маш их дарамтыг амссан учраас сайн мэдээнд хаалттай болсон байна. In any form at all. Ямар нэгэн хэлбэрээр сайн мэдээ хуваалцахаас Because- ахаас татгалздаг болсон. Because of so many bad things that were done in the name of Jesus. Яг үл эзний нэрээр маш олон гутамшиг зүйлүүд үйлдэгдсэн учраас. The Jews not only don't want the gospel, Юудэчүүд сайн мэдээ сонсохыг хүсэхгүй байгаа зогсохгүй. the Jews don't want to see any Christian who wants to evangelize them. Юудэчүүд сайн мэдээ хүрэх гэж байгаа итгэж хүмүүсийг харах хүсэлгүй байгаа. Many people in the church realize that the Jews simply want to tell the church, leave us alone. Юудэчүүд ердөөсөө л итгэж хүмүүс хараад биднийг зүгээр тайван орхиол гэж хэлмээр байдаг. Don't tell us your good news. Өөрийнхөө сайн мэдээг бид нар битгий яриад бай гэсэн хандлагатай болсон. We are fed up with your good news Бид нар одоо үнэхээр хансаа бид нар болсон гэж хэлдэг. after everything you've done to us. Тэгээ та нарыг бидний хийсэн бүх зүйлийн дараа одоо л хангалттай гэж үздэг. You have no right to open your mouth Та нар амаа нээх ирэх байхгүй. after everything you've done to us. Биднэрт хийсэн бүх зүйлийнхаа дараа тийм ирэхгүй гэж хэлдэг болсон. And because of these two things, the creation of Israel and this attitude, За Израиль улс үүсгэн байгуулагдсан дараа нь болохоор Израильчуудын энэ хандлага бий болсон энэ хоёр зүйлтэй холбоотой some new challenges came to Christians. итгэгч хүмүүсийн өмнө одоо өдөөлтүүд тийм ээ одоо бэрхшээлүүд бий болсон байна. First of all, the challenge about concerning the state of Israel. За нэгдүгürt нь болохоор Израиль улстай хандах тийм ээ одоо харилцааны үед бид нэр бэрхшээлтэй болсон. How do we as Christians relate to this state? Бид нар итгэж хүмүүсийн үед яаж Израиль улсад хэрхэн хандах вэ? What is it from God's point of view? Тэгээ Бурхны нүдээр бид нар юу гэж үзэх вэ? Is it just a human thing? Энэ зүгээр одоо хүмүүн зүйл юм болов? Is it just the Jews who grouped together, hooked up together, got some money, got some politics triggered, and got their state? Израиль улсыг бид зүгээр л зарим одоо юудэ хүмүүс нийлээл энэ тэндээс мөнгө салгаал тийм ээ өөртөө улс төрийн эрх мэдэлтэй болоод газар дээр суурьж байгаа гэж үзэх үү? Or God might be involved in it? Эсвэл яг энэ зүйлийг Бурхан өөрөө хийж байна уу? That's the first question, Энэ асуултыг бид нар нэгтэн тавья. or the first challenge. Эсвэл биднэрт өгж байгаа эхний одоо challenge өдөөлт байна тийм ээ. And the second challenge had to do with the preaching of the gospel За хоёр дахь нь болохоор сайн мэдээ номлохтой холбоотой. to the Jewish people. Юудэчдэд номлохтой холбоотой. The Jews don't want us to preach the gospel to them, Юудэчд биднээс сайн мэдээ сонсох хүсэлгүй. and they have their point. Тэгээд тэд нар үнэхээр энд бас хэлэх үгтэй хүмүүс. We have been terribly wrong. Бид нар буруу байсан. Shall we really stop preaching the gospel to the Jews, Тэгэх юм бол бид нар үргэлжлүүлээд сайн мэдээг одоо номлохоо болох уу? or shall we continue? Эсвэл номлосоор байх уу? So these are the two things that I want to talk about in the remaining time that we have За today. тэгэхээр бидэнд олдж байгаа энэ үдээс хойшгийн цагт энэ зүйл дээр би ярмаар байна. Let's begin. We have about 15 minutes until lunch break. Let's begin with our attitude to the state of Israel. За бид нар одоо Израиль улсын хувьд байх хандлагуудын талаар ярья. How do we relate to do we see it as a purely human thing? Should we care for it, or should we be indifferent to it? Израиль улсынхын хувьд тийм ээ бид нар энийг зүгээр л одоо хүний зүйл гэж үзэх үү? Эсвэл энийг үнэхээр Бурхнаар хийгдэж байгаа зүйл гэж бид нар өөрөөр хандах хэрэгтэй болов. This question is very important Энэ асуулт өөрөө маш чухал асуулт юм. because in the world, in the news, in the media, Israel is not a neutral subject. Яг л дэлхий дээр янз бүрийн мэдэн дээр Израиль бол өөрөө тийм саармаг зүйл биш. It is a very charged subject, a very emotional subject. Маш их цэнэглэгдсэн тийм маш их одоо хүмүүсийн анхаарлыг татсан ийм асуудал байна. And usually Israel is presented in the media in a negative light. За голцоо Израиль болохоор олон одоо юуны одоо олон нийтийн хэрэгслэр тийм сөрөг байдлаар таниулагддаг байна. And if we're not careful, if we're not watching what we are doing, what we are listening, what we believe, we can be easily carried away with that negative flow. За бид нар үнэхээр сонсож байгаа зүйлдээ шүүмжтэй хандахгүй бол бид нар яг тэр хүмүүсийн ярьж байгаагийн дагуу тэднэртэй нэгдэх боломжтой.
And without noticing it, we can be involved in actually opposing what God is doing. Гэтэл өөрсдөө мэдлгүйгээр тийм ээ бид нэр хүмүүстэй нийлээд эзний хийж байгаа ажлын эсэг хандах боломж байгаа шүү биднэрт. So that's the question I'm asking. Is there God involved in the state of Israel at all? Тэгэхээр яг энэ зүйлийг би асуумаар байна. Яг Израиль улс бий болсон Бурхны оролцоотой юм болов уу үгүй юм болов уу? Because if he is, then we should be very careful. Хэрвээ энэ үнэхээр Бурхны хүслээр бий болсон бол бид нар болгоомжтой байх ёстой. So I believe God still cares for Israel as a state. Би болохоор Израиль улсын хувьд нь Бурхан өнөөдөр ч гэсэндээ маш их одоо сэтгэл тавьж байгаа гэж итгэж байна. And I have 5 points to give you, 5 reasons why I believe for that. Тэгээд үүнд итгэж байгаа 5 шалтгааныг би хэлмээр байна. I want to first of all go quickly through these 5 points За энэ 5 зүйлийг би та бүгд түргхэн ингээд одоо толилуулъя. and then explain each one. Тэгээд дараа нь задрагааг нь хийнэ. The first point is that God is forever the God of Israel. За эхний санаа болохоор Бурхан бол үрд мөхөд Израилийн Бурхан юм аа. He has a covenant that lasts forever with the Jewish people. Юдэчүүдтэй байгуулсан үрд мөхийн гэрээтэй Бурхан. That covenant includes the land. Тэр гэрээнд нь болохоор газар нутаг гэж орсон ба. And that promise of the land was never cancelled in the new covenant. Тэгэхээр тэр амлагдсан газар нь шин гэрээгээр цуцлагдаагүй юм аа. So there is still a promise for the Jewish people. Өнөөдөр хүртэл Юдэ хүмүүст өгөгдсөн амлалт байгаа. They are still the apple of God's eye, as Zechariah said it. Өнөөдөр хүртэл Захария дээр хэлсний дагуу Юдэчүүд бол Бурхны нүдний цүцгий юм аа. And that's the first reason why God cares for Israel as the nation. Тэгэхээр Израильчүүдийн хувьд тийм ээ одоо үндэстнийх нь хувьд Бурхан халамж тавьдаг үндсэн шалтгаан. Number 2, Хоёрт нь the return of the Jews to their land was prophesied. Израильчууд газар нутагтаа очих нь болохоор дээрээс иш үзүүлэгдсэн байсан ба. And as we see the reality today on the map, we have to ask ourselves, is this the fulfillment of prophecy? Тэгээ бид нэр газрын зургийг хараад энэ иш үзүүлгийн биелэлт мөн үү үгүй юу гэж асуух хэрэгтэй. The third point, За гурав дахь санаа. God said in his word that he wants to preserve the Jewish people. Эзэн үгэн дээр би юудэшүүдийг сахин хамгаалмаар байна, хадгалмаар байна гэж хэлэгдсэн ба. That he will not allow that the Jewish people will disappear. Өөрөлдөө юудэчүүд устгахдахгүй гэдгийг хэлсэн ба. And today, that's on the one hand. And on the other hand, the state of Israel is a tool for preserving the Jewish people. За нөгөө талаас нь харах юм бол яг Израиль улс гэдэг нь юудэчүүдийг сахин хамгаалах тийм зэмсэг болж өөрийг гүйцэтгэж байна гэсэн. So could it be that it is God's tool, that God made this tool to preserve the Jewish people? Тэгэхээр юудэчүүдийг сахин хамгаалах үүднээс эзэн энэ улсыг өөрөө байгуулсан байж болох уу? The fourth point, За дөрөв дэх санаа. we know from the Gospels that Jesus will return to a Jewish Jerusalem. За бид нар сайн мэднээс мэднэ эзэн болохоор Юудэ Иерусалимд ирэх болно гэж. When he hear a welcome from his own people that are in Jerusalem. За Иерусалимд байгаа өөрийнхөө хүмүүсээс тийм ээ түүний хүлээн зөвшөөрсөн тэр дууг тэр үгсийг сонссныхаа дараа. So that means if there are Jews today in Jerusalem, эзэн ирнэ гэсэн тийм. Тэм учраас Иерусалимд яг үнэхээр итгэж юдэчд байгаа бол it could very well be a preparation for the return of Jesus. эзний ирэлтийн замыг бэлдэж байгаа байх боломжтой. Especially when there are Jews who actually believe in Jesus Яг үнэхээр эзэнд итгэдэг юдэчд байх юм бол and who want him back. Тэг үнэхээр эзнийг ирээсэй гэж хүлээж байгаа юдэчд байгаа бол энэ бол зам бэлтгэл юм аа. And then the fifth point. За тав дахь санаа. When you look at all the hatred that is released against the state of Israel today, За өнөөдөр Израиль улсын эсрэг одоо хандаж байгаа маш олон үзэн ядалтууд нь you can't help but think of all the anti-Semitism which was in history before that state was created. өнөөдөр тийм энэ улс бүрэлдэхээс өмнө одоо антисемит өөрөлдөл еврей үзэн ядах тэр үзэл баримтлалыг бид нэр санаж болно. You can easily recognize the same spirit of hatred towards the Jews just in a new form, in new clothes. Бид нар энэ антисемит үзэл баримтлал нь өнөөдөр
дүрээ хувирсан байдлаар оршин тогтнож байна гэдгийг харж болно. If you read the news today, you can see that the Jews are being attacked in Europe and in America, in the United States of America today. За өнөөдөр Европт ч бай, Америкт ч бай, тэгээ юдэчүүд рүү хүмүүс дайрч байгааг та нар мэдээнээс сонсч болно. And why are they attacked? Тэгээ яагаад тэр хүмүүс рүү дайраад байгаа юм болов? It's not, some people attack the Jews not because they call the Jews Christ killers. Одоо тэр хүмүүсийг болохоор Христийг алагчд гэж үзээгүй, үзнээс алаагүй. But because they see these Jews as connected to the Jewish state. Юу энэ Израиль улсын нэг төлөөлөгч нь явж байна гэж үздэг учраас л бас алж байгаа. They see every Jew as a potential Israeli. Бүх одоо евдээ хүнийг болохоор энэ одоо Израиль хүн гэж үзэж байгаа тэр үзлээс алж байна. Do you see the point? Яг тэр үзлийг харж байна, ойлгож байна. So it's the same old satanic spirit of anti-Semitism. Өөрөлдвөл антисемит тэр үзэлтэй сатанаас гарсан энэ үзэл нь өнөөдөр хүртэл хүмүүс дамжсаар явж байна гэдгийг харж байна. That today acts against Israel as the state. За тэгэхээр өнөөдөр яг энэ үзэл нь Израиль улсын эсрэг хандаж байна. Now Satan has always opposed the Jews and God's purposes for them. Сатан бол евдээчүүдийн эсрэг бас Бурхны зорилгоудын эсрэг үргэлж хандсаар ирсэн. So why is he so busy with Israel now? Тэгвэл өнөөдөр Израильд яагаад ийм хүнд нөхцөл байдал үүсэт байгаа юм бэ? Could it be that it's God who is involved in Israel? За энэ болохоор Израилийн одоо хувь тавиланд эзэн өөрөө оролцож байх боломжтой юу? And that is the reason why there is so much satanic hatred against the state of Israel? Тийм учраас энэ сатаны үдсэн ядалт Израиль улс дээр ийм ихээр ирээд байгаа юм болов? So these are my 5 points, and I want to very quickly explain some of them. За тийм байхаа гэсэн энэ 5 шалтгаан байна гэж түрүү хэлсэн. At least the first 4. I've already explained for the 5th one. За одоо сая 5 дахьыг би нэлээд дэлгэрүүлээ ярьчлаа. Эхний 4 задлаа. And it's important that we see it in the scriptures. За бичээсүүдтэй холбож энийг харах нь бас чухал юм аа. So although I haven't been opening the Bible much today, За өнөөдөр би Библийг их нээсэнгүй. we will look up a few scriptures now. Одоо харин хэдэн ишлэл унших цаг болжээ. My first point was that God is a covenant-keeping God. За миний түрүү хэлсний санаа болохоор Бурхан бол өөрөө гэрээгээ сахигч нэгэн юм аа. And that is why he still cares for the Jewish people even in Israel. Тийм учраас Израильд байгаа тэр евдээчүүдийг Бурхан үнэхээр одоо халамжсаар хамгаалсаар байдаг юм аа. Now what is covenant? За гэрээ гэдэг чинь юу бэлээ? Because you see, not all Christians think that covenant is so important. За тэр утгаар итгэж хүмүүсийн дунд гэрээ бол тийм их чухал гэж үзэхгүй байгаа үздэг хүмүүс байна. Some Christians believe that it's more important to see the Bible as two parts, law and gospel. За хүмүүс болохоор Библийг харахтаа хууль ба сайн мэдээ гэж хоёр хувааж үзэх гэдэг. Other Christians think that the Bible is divided into 7 parts. За зарим хүмүүс нь болохоор Библийг 7 хэсгээс бүрдэж байна гэж үздэг. And there are 7 dispensations in the Bible. За дээрэс нь бол 7 диспенсац буюу тусдаа өөр үеуд байна гэж үздэг. But I believe that if you look at the word covenant and you go through the Bible with this word in mind, you will see a very interesting picture. Гэтэл та яг Библийг тийм ээ одоо Библийн дагуу гэрээ гэдэг утгыг судлах юм бол маш сонирхолтой. I believe covenant is a key to understanding the Bible. За Библийг ойлгохын тулд гэрээ гэдэг утгыг бид нэр энэ түлхүүр утгыг мэдэх ёстой. You don't find the word dispensation in the Bible. Библиэр болохоор диспенсац гэдэг үг байхгүй. But you find the word covenant 261 times in the Bible. Гэтэ гэрээ гэдэг үг нь болохоор 261 удаа Библиэр гардаг юм аа. You find it including also in the New Testament, 30 times in the New Testament. За шинэ гэрээ гэсэндээ 30 удаа гарч байгаа. And out of those 30, you find it 18 times in the book of Hebrews. За 18 удаа нь болохоор еврейчүүд ном дээр байна. So that is a message in itself. Тэр эн чинь өөрөө нэг зүйлийг хэлээд байгаа юм шүү. The message is that God deals with men on the basis of covenant. Өөрөөр Бурхан хүмүүстэй харьцахдаа өөрийнхөө гэрээнийхээ дагуу харьцдаг юм аа. What is covenant? Тэгвэл гэрээ гэж юу вэ? Covenant is a treaty. За гэрээ гэдэг болохоор ойлголцол юм. You know, it's like a contract. За энэ болохоор одоо контракт гэрээтэй төстэй. In business we talk about contract. За бизнес дээр болохоор бид нар контракт гэрээ яригддаг. Between two parties. Тэгээ хоёр талуудын хооронд байгуулж байгаа гэрээ. In international relationships they talk about treaties between two nations. За жишээл олон улсын харилцаанд болохоор үндэстнүүдийн хооронд харилцааны тухай ярьдаг байгаа. But in any case it's an agreement where both sides have certain responsibilities and commitment to each other. Энэ юу гэсэн үг вэ гэм бол хоёр тал нь хоёулаа нэг нэгнийхээ өмнө хариуцлага хүлээнэ гэсэн баримт бичиг ба.
And so in the Bible, we see that this word covenant is used so often about describing relationships between God and man. За гэтэл бурхан хүн хоёрын харилцааг гэрээгээр маш их дүрсэлж байна Библиэлд. For example, did you know that Adam had a covenant with God? Адам өөрөө бурхантай гэрээтэй байсныг та нар мэдв үү? You can read about that in the book of Hosea. Бид нэр Хосе номон дээрээс нэг уншив. It wasn't like God said, "Hey, brother, good to see you. Let's have fun. Let's go have a good party with shashlik or salmon. You come to me to visit me, I come to visit you, and we'll be friends. You don't have any commitments, I don't have any commitments, we just take it easy. Just have a fun time together." That's not the way it was. Here the Bible says it was a covenant. And when Adam sinned, he transgressed a covenant. Same thing with Noah. In Genesis 6, and in Genesis 9, maybe you don't open it now, but you know about the rainbow, right? What comes after the rain? What is that? What is that according to the Bible? Does anyone remember? That's a sign, right? A sign of what? A sign of God's covenant. So when God starts all things from scratch, not exactly from scratch, He didn't create Noah, but kind of a new beginning. He lays a proper foundation for that. He establishes a covenant. Right? So we can go also, we already read from Genesis 12, we can go back there. In Genesis 12, we can see how God, or actually we can go Genesis 17. That's even more powerful. In Genesis 17, there is an interesting story how God made that covenant. In verse 9, or maybe we can read, let me see. We can read from verse 1. Please, would you please read from verse 1 through verse 8? За 1-8 дугаар ишлүүдийг уншия. Авраамыг 99 настай байхад эзэн Авраамд үзэгдэж чи бол төгс бишээ би бол төгс хүчит бурхан. Чи миний өмнө явж гим зэмгүй байгтун. Чи бид хоёрын хооронд би гэрээ байгуулж чамааг улам өнөр болгоно гэв. Авраам нүрээрээ газар унсанд бурхан түүнд хандан миний хувьд харагтун чамтай байгуулах миний гэрээ бол чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно. Би чамааг олон үндэстний эцэг болгосон учраас үүнээс хойш чамааг Авраам гэж дуудахгүй харин Авраам гэх болно. Би чамааг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож чамаас хаад гарах болно. Би чиний мөн чамаас хойших үр өдмий чинь бурхан байхын тулд өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр өдмийн хооронд үе үеийнхэнд чинь мөхийн гэрээ болгон тогтооно. Чиний цагаач суугаа энэ нутагт буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь би үрдийн өмч болгон өгөөд тэдний бурхан нь болно гэв. Amen. Amen. So you see very clearly that God says, "This is my covenant with you." Энэ бол та нартай миний байгуулах гэрээ гэж хэлж байгааг та нар харж байна. He doesn't say this is my dispensation with you. За энэ бол та нартай байгуулж байгаа диспенсац гэж онцгой үе гэж хэлээгүй. This is my commitment. Энэ бол миний зориулалт. This is my contract. Энэ миний гэрээ. This is my treaty with you. Та нартай одоо байгуулж байгаа миний ойлголт. This is what I've promised to you. За миний амлалт.
It's like when you get married. Энэ бол яг гэрлэж байгаатай адилхан. I promise to love you in health and in good times and in bad times and then and so on. Тэ өвчтэй байхдаа, эрүүл байхдаа, сайхан байхдаа, муухай байхдаа чамайг харилна гэсэн. Because marriage is also a covenant. Яагаад бол гэрлэлт гэдэг ойлголт чинь өөрөө гэрээ юм аа. And so God says here in verse 7, I will establish my covenant as an everlasting covenant. Тэгэхээр 8 дугаар ишлэл дээр юу хийсэн бэ гэм бол би үрд мөнхөд байгуулах гэрээ гэж хэлсэн баг. Between me and you and your descendants after you for the generations to come. Чи бөгөөд чиний үр сад дээрээс нь бүх үе үеийнхэнтэй чинь байгуулах мөнхийн гэрээ гэсэн байна. And I will be your God and the God of your descendants after you. Тэгээ би чиний дараа чиний үрд мэчин бурхан байх болно. And I will give you the whole land of Canaan as an everlasting possession. Тэгээд би амлагдсан нутаг болох Канааныг чамд үрд мөнхөд өвч болгон өгнө гэсэн байна. So this is God's covenant. За энэ бол бурхны өөрийнх нь гэрээ байна. And you know when you sign a contract, do you go through the points carefully? Тэгэхээр та гэрээ байгуулахдаа тэнд байгаа зүйл ангийг бид сайн судалдаг тийм үү? If let's say you're renting an apartment. Одоо жишээлбэл та нэгэн байр түрээслэе гэж бодъё. You go point by point. Тэгээд та яг тэнд байгаа нөхцлүүдийг уншдаг. This is a contract for how many months, how many years, or 1 year? Хэдэн сар, хэдэн жилийн гэрээ юм уу? Let's write it carefully from the 1st of January 2016 to 31st of December 2016, for example. Одоо яг 16 оны тэдэн сарын тэднээс тэдэн сарын тэдэн хүртэл энэ гэрээг байгуулж байгаа юм байна. Point 2, how much am I going to pay for this apartment? За би энэ байрны түрээс нь тэдийг төлөх юм байна. That is the amount. За яг тэдэн төлөх. Point 3, point 4, and so on. Гэх мэтлэн бид нар зүйл ангууд нь It's serious stuff. байдаг. Энэ чухал зүйл тийм үү? And this is God Himself saying, I'm making a treaty, a contract. Гэтэл бурхан өөрөө түүнтэй байгуулж байгаа гэрээ. Point 1, Нэгтэн. it's going to be everlasting. Энэ болохоор үрд мөнхөд байх болно. Point 2, it's going to be between me on the one hand and on the other hand, you and your descendants. Нэг талд нь миний зүгээс. Нөгөө талд нь болохоор чи бөгөөд чиний үр удам байх болно. Point 3, I will be your God and the God of your descendants. Гуравт нь би чиний бөгөөд чиний үр удмын үе үеийнх нь бурхан байх болно. Point 4, the land of Canaan will be your everlasting possession. Канаан нутаг болохоор чиний үрд мөнхийн эзэмшил газар байх болно. Isn't that interesting? За энэ сонирхолтой биш бэ гэж юу? And this is repeated then. За энэ бол тэгэд давтагдсан байгаа дараа. Many times in the Олон Bible. удаа Библиэлд энэ давтагдан хэлэгдсэн байгаа. So I think this is the time for lunch break. За бид нар одоо өдийн хоолны So цаг. have a very good lunch. Тийм учраас та бүхэн сайхан хооллороо.